За сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй Cat Talk podcast ээлжид нэгэн дугаартаа бүгдээрээ тавтай морил бичлэгээ эхлэхээс өмнө like, subscribe за тэгээд комментуудаа сайхан харамгүй үлдээгээрэй гэж хүсье. За ингээ бүгдээрээ эхэлцгээе. Бид төгс харагдах гэж хичээхдээ жижиг алдаанаас болж өөртөө итгэлгүй болох тохиолдол цөөнгүй байдаг. Эсвэл надад энэ л зохин гэсэн ганцхан дүрэн баригдаж өөрийгөө хайрцаглах нь бий. Гэтэл нүүр бодолт гэдэг дүрмэн захирагдах биш харин өөрийгөө шинээр нэг хэрэгжүүлэх байвал яах вэ? Хамгийн ингээд будгад чухал хэсэг нь нүдний зовх юм бэлээ. Энэ доотлын зовх. Тэр хэсэг чинь юм нарийнхан хүчлээтэй ингээд байх тусмаа будаг ингээд айгу хагараад байдаг. Тэгээ тэр нь айгу бас муухай харагдуулдаг, хөвшин харагдуулдаг. Хүмүүс ингээд нүрийг бодож байхдаа ингээд зарим хүмүүс ингээд амар гоё яагаад байгаа шүү дээ. Тэгээ сүүлдээ бас өөрийнхөө талнаар чи миний бас амар юм нарийнхан юм хүчлээнүүд бас байд юм өөрөөс анзаардаггүйсэн юм. Тренд гэж бас гарч ийн тэ. Өөрийгөө ингээд өөрчлөх ч гэдэг юм уу өөр юм туршихаас ингээд айгаад байдаг. Тренд гэдэг зүйлсийн тусламжтайгаар өөрөө ингээд өөрчлөх юм сорилтонд ороод им өөр юмнууд туршиж явсараад хүн өөрийгөө олдог. Хувийн өнгө гэл бас ярьдаг шүү. Ганцхан хувийн өнгөн дээр насаараа бодвол амар уйтгартай шүү дээ. Тэ дээрэс нь бас ганцхан төрлөөр бодоод байл бас уйтгартай. Тийм учраас тренд ч угаасаа яг нэг тухайн үедээ гараад ингээд алга болчдөг. Тийм болохоор мейкап дээр бол трендийг даах нь зүгээр дэжгүй. Түүний хувьд гоо сайхан гэдэг зөвхөн толны тусгал биш ээ. Энэ бол өөрийгөө олох зориг бас зогсолтгүй урагшлах тууштай чанар юм. Хурдан эсвэл удаан байх нь чухал биш. Гол нь тэрийг ингээд гүүгээ явж байгаа нэг амар хамаатай биш. Гол нь тийм цогсохгүй байх хэрэгтэй. Бүр ингээд 10 км, 20 км-ийг тойрч гүйж байгаа мөртлөө зогсохгүй л хэрэгтэй. Удаан гүйж болно, хурдан гүйж болно, удаан хурдан ингээд ээлжлээд иж болно. Гол нь л цогсохгүй. Ярихаас илүү хийж харуулдаг хүн байхыг хүсдэг. гоо зүйг хөдөлмөр гэж хардаг. Нандирд нь бидэнтэй хамт. За тавтай морил. Сайн байна уу? За сайн байна уу? Ингээд олон төрлийн контентоос хардаггүй дотоод хүнийг нь мэдэх зорилготой маш нандин нэгэн зочныг өрсөндөө одоо маш их таатай байна. Баярлаа. За. гэж. За тийм ингээд би бол нандаа ягаан өнгийн өстэй лөө. Тийм Ягаан өнгийн өстэй явах үеэс нь эхлээ мэддэг байхгүй юу? Ер нь бол ингээд контентуудыг ингээд хараал те. Тэгэл ингээд TikTok-оор хардаг бол ингээд олон төрлийн контентуудаар харж исэн. Тэгээ яагаад би одоо ингээд айгу дуртай вэ ингээд тэгэхээр би өөрөө бас юм гоо сайхны чиглэлийн те нүүр бодох те. Тиймэрхүү чиглэлд айгу дуртай байхгүй юу? А би болохоор айгу одоо юм тодорхой чиглэлээр нь мэдэн те. Сошиал дээр юу хийдэггүй яадаг гэдэг тодорхой чиглэлээр нь би мэдээд байгаа. Тэгээ би дуртай. Тэгээд манай үзэгчид харин одоо арай өөр чиглэлийн юмнууд одоо үзэж сонсдог тийм хүмүүс маань харин мэдгүй ээж магадгүй гэж бодож байна. За тэгээ хоёулаа сайхан өөрийгөө хаач танилцуулж байгаагүй юм чаа. Өөрийгөө сайхан танилцуулаад тэгээд ер нь яг сошиал дээр яг ямар төрлийн контентууд хийдэг гэд яг гой тайлбарлахаар юу гэх юм. За намайг Нандирдэн гэдэг. Нэрнээс дараагийн хамгийн одоо тодорхойлох юм мэрэгжил юм бол гэж бодод түүнийхтэй. Тэгэхээр хүний хэмж мэрэгжлэр төгссөн. Тэгээд контент хажуугаар нь хийдэг тийм хүн байна. Контентын ерөн чиглэлүүд нь яг ямар төрлийн контентууд хийдэг вэ? Контент ер нь бүр яг хамгийн анхнаас нь хийсэн контент нь болохоор гоо сайхан мейкап, ялангуяа яг мейкап. Тэгээ тэрэн дотор яг солонгос төрлийн мейкапд одоо айгу туртайсан баггүй юу? Тэгээ багасаа айгу K-pop сонсож өссөн. Тийм болохоор солонгос драм гэл те. Тэднээс ахуулаад бодолтонд нь айгу туртай болсон. Тэгээд бодолтыг нь хийж эхлээд. Тэгээ ер нь бол хамгийн эхлээд дандаа ийм гоо сайхны төрлийн контент хийдэг байсан. Тэгээд сүүлийн 1 жилээс ахуулаад арай жоо нэг юм дотор хүнээ гаргая да тий. Тийм тэгж бодоод арай нэг өөр төрлүүдээр хийх гэж хичээж байгаа. Өөр төрлийн нэндэг гэсэн гаргаж ирж байгаа юм шүү дээ. Сүүлийн үедээс ингээд октоодаас YouTube дээр ч гэсэн аягүй ингээ үздэг те. Нэг glow up гэж амар ярьдаг шүү дээ. Glow up гэдэг яг чиний хувьд яг юу гэсэн үг? Glow up уу? Тийм. Яг жинхэнэ glow up гэж яг юу хэлтiin те. Би бас сая нэг 9 сарын сүүлээр яг нэг юм glow up те 9 сард нэг хичээлд орохдоо бүгдрээ хөргөн болъё те glow up хийгээд яг юм октоодтойгоо бас нэг юм цуврал контент хийж үзсэн. Тэн дээрээс яг ингээд шууд бодогдтiin мэлээ. Хамгийн сүүлд нь за glow up гэж нэрээ яг юу байсан бэ те? Би ингээ өдөр тутамдаа ингээ бичлэгээ явлаа. Энд хийсэн юмнууд маань ингээ сүүлд нь бодоод хараад юу гэхээр ерөөсөө л бүр амар юм тууштай байдал. Тууштай хүн яг өдөр болгон гоё явах гэж хичээх, өдөр болгон тууштай байх юм бол тэр бол ерөөсөө glow up болт юм билээ. Гэтэ тэр нь юу вэ гэхээр яг нэг юм энгийн зүйлсүүдийг өдөр болгон тууштайгаар дадал болгож хийж чадах юм бол сүүлд нь хөөрхөн байж чадна, glow up болж чадна гэж бодсон сүлд нь. Одоо жишээлбэл юу юм гэхээр өдөр болгон хүн ингээд амар масктай явах ч юм уу те. Яг тэрийг ингээд нэг 14-өөс юм 15 хоногийн туршид ингээд хийж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр ярьсан амар гоё болж байгаа сүлд нь. Тэгэхээр яг өдөр болгон тийм жижиг юмыг тууштайгаар 15 минутыг өөртөө зарцуулаад тийж хийж чадах юм бол
үнэхээр гоё ярьстай. Гоё ярьстайгаа бол тэр чинь бас нэг glow up-ийн нэг зүйл шүү дээ, тий. Тийм байт юм билээ. Тэгж ойлгосон. Тийм ээ тий. Гоо сайхны салбарч гэдэг юм уу тий. Сайн ингээл жишээ солонгос охтууд K-drama ингээд үздэг болохоор тэрнээс нь гоё урам зориг аваад тийм чиглэлийн юмнууд ингээ хийсэн. Харж үзэж байгаас шалтгаалж штэ. Тэнгүүд бас ийм мэдрэмж байдгүйс нэ. Одоо ингээд өөрийгөө харьцуулах бусдаа харьцуулах тий. Эсвэл бол контент одоо ингээ хийгээд эхэлчихлээ шүү дээ. Тэнгүүд сая ингээ glow up гэдэг чи өдөр болгон тууштай байдал гоё явах гэсэн шүү дээ. Тэнгүүд тэр нь бас зарим талаар юм дарамт болж исэн үе ингээ байсан уу тий. Ингээ тэр нь бас их сайн. Би тэгтээ ер нь жоохон ийм дарамт тавдггүй, шантардаггүй төрлийн хүн гэх юм уу? За. Ер нь юмнаас. Тэгэхээр харьцуулдаг юм нэхэр би ерөөс баг өөрөө өөртөөгөө л амар тэмцэлддэг төрлийн хүн. Өөрийгөө л бүр ингээл амар дотор хүнтэйгээ бүр амар ингээ тэмцэлдээд за чи яагаад чадахгүй байна те? Чи яагаад чадахгүй гэж гэд бүр амар өөртөөгөө л тэмцэлддэг төрлийн гэх юм уу. Тэгэхээр ер нь хүнтэй өөрийгөө нэг харьцуулдаггүй. Би нэг хэсэг юмс ахгүй 10 жилдээ болохоор би ингээ ерөөсөө нүрээ буддаггүй. Үгүй буддаг. 10 жилдээ болвол бүр ингээ айгүй ихт ингээ будаад эхэлсэн. Тэгэл одоо жишээлбэл буруу будаж эхэлж байгаа байхгүй юу? Одоо мэдхгүй ш тухай чи ингээл бейс ч тавьж мэдхгүй шууд нүрээ ингээл аим будаал. Тэгэл миний нүрэн дээр айгүй их батан гарч ирээ. Тэгээд тэндээсээ айгүй өөртөө ихтгэлгүй болж байгаа байхгүй юу? Тэгэл нүрээ бод нүр ардгар. Тэгээ гойч зөвч ингээ буруу бодож ингээ одоо сайн мэдэхгүй те. Тэнгүүдээ тэндээсээ амар их ингээ шаналдаг. Бас нэг тийм үе юусэн бохгүй. Нөгөө яг анх эхэлж байгаа нүур будаж юус чадахгүй штэ. Хинч зааж өгөөгүй, заах юм байхгүй. Гэхдээ хэрвээ надад ингээ өсвөр наснд маань монголоор те яг энэ болгоны гоё ингээ заагаад өчтдөг, хилээд өчтдөг ядаж ийм контент бүтээдэг ийм хүн байсан бол гоё юм да гэсэн утгаар би яг анханасаа яг энэ мейкапыг эхлүүлжсэн гэх юм уу? Яг ийм өсвөр насны яг анх будаж эхэлж байгаа хүүхдүүдэд зориулаад тэднэрт яг ийм гоё игчин болж өгье гэсэн үүднээс эхлүүлжсэн байхгүй юу? Тэгээ би одоо угаасаа бодохдоо яг энэ өсвөр насны ингээ охтуудад зориулж байгаа бичлэгүүд бүгдийг би яг ингээ өөрийнх нь яг игчин юм шиг би ийм үүднээс бодож хийдэг гэх юм уу? Би хэрвээ ингээ энэ насн дээрээсэн бол за яг яаж бодох байсан бол надад ингээ мөнгө төгрөгн хүртэл за тийм байгуулсан аав ээжээсээ мөнгө аван за тэднэрийг ингээ цуглуулна те цуглуулах юм чинь за тэдэн төгрөг орчмны мөнгө байгаа. За тэнгуул тэрэнд нь тааруулаад бодогнуудын сонголтуудыг хэлээд өгье гэдэг юм уу те. Яг ингээд өөрөө би бас нөгөө нэг жоох ингээд саад байгаа шүү дээ. Өсвөр наснд байхдаа мэдээгүй. Яг тэрийг охтуудад ингэж орлуулж өгөж би ингэж туслах гэж анханасаа эхлүүлсэн. Одоо хүртэл нь явж байгаа тэр зарчим маань ер нь бол тиймэрхүү гэх юм уу? Тийм байдаг. Тэ нөгөө хийдэг контентууд нь нөгөө яг арга аргачлаар нь бас ингээ нүүр бодох төрөлтэй гэж би бол ингээл хадгалж байгаа л те ингээл энийг ингэж зурх хэрэгтэй гэдэг юм гэж авч байгаа хөөх те. Тэр бас амар сонирхолтойс. Тэгээд нэг юм бидний ойлгодог юм буруу ойлголтууд гэж байдаг шүү дээ. Ингээл гоосойхон чи яг ингэсэн үг юм уу те ингээд бодолт хүртэл ингээл жил ирэх тусам өөрчлөгдөн ингээл трендүүд гарч ирнэ те тэр нь ч зүгээр юм шиг тэнгүүд яг ингээд харахаар тухай үедээ хамгийн бест одоо сонголтууд нь ингээ байсан юм шиг тэнгүүд жил ирэх тусам тэдгээр нь ингээ дандаа өөрчлөгдөж яадаг те тэнгүүд одоо яг энэ мэрэгчлэр нь ингээ сурж явж байгаа за тэгээ ингээ тодорхой хэмжээний эмчийн чиглэлээр ингээ те яг юм гоо сайхан гэдэг шиг бидний ер нь ингээ ойлгодог юм буруу ойлголтуудыг гэвсэн яг уу яг гоо сайхны яг арсны тал дээр одоо жишээлбэл нэг юм нь юу гэхээр хүмүүс ингээл нөгөө тарилга гэхээр л амар нөгөө филлер ботокс гэж л амар бодоод байдаг штэ. Арсандаа ингээл за тарилга хийлгэх гэж ингээл тэнгүүд за бити хийлгээ те амар муухай олчин ингээд хөвшрөөд ирэхэр чи ингээд нүүр чигээ хөдлөхгүй болчин амар юм унжсан юм муухай олчин гэлдэгдэг штэ. Тэрийг ерөөсө бүгдээрээ ингээд тарилга гингүүд л яг тэр хоёрыг гэж бодоод байдаг гэх юм уу? Тэнгүүд арс ч өөрөө одоо нөгөө маш их юм чигшэлтэй авах хэрэгтэй одоо жишээлбэл гэлрэний өвчлөлт гэдэг юм уу те. Тийм бахад тэрийгээ ингээд одоо орчин нөхцлөөсөө хамаарат ч гэх юм уу яг бүрэн дүүрэн яг тэр арс маань хангаж чадахгүй байлгаж чадахгүй байгаа тохиолдол гаднаас ядаж юм тарилгаар яг гэлрэний хүчээр яг юм чигшүүлэх үйлчилгээтэй юм тарилгуудыг бас хийлгэж болдог байхгүй юу? Тэгэхээр тэр бол ингээд ямар ч тийм филлер ботокс шиг арсыг чи ингээд нөгөө хэлбэр дүрсийг өөрчлүүлээл те нэг юм хөдөлгөхгүй болгоод авахгүй зүгээр л яг гоё чанарыг нь сайжруулж байгаа чигшлийг нь сайжруулж байгаа тийм үүднээс бас ийм тарилгуудыг хийлгэж болдгий шүү гэдэг юмыг би яг ингээд арсны салбар руу орж ирээд айгуу тэгж зөв талаас нь ойлгож байгаа гэх юм өөрөө. Өмнө нь ч гэсэн бас өөрөө бас тэгж ойлгоодсон байхгүй. За би ерөөсөө тарилга хийлэхгүй. Би ерөөсөө хөвчөрсөн ч тарилга хийлэхгүй яг ингээл гоё скин кэрээрээ болох чинь гэж бодоод идэг байсан бол бас гаднаас нь энэ арсын дотор нь угаасаа байдаг ямиг нэмэлтээр бас авч болох юм биш үү те. Угаасаа тутаж байгаа Монголын нөхцөл ямар илээ те. Тийм байдлаар бас авч болох юм биш үү гэж зөв талаас нь бас ойлгодог болсон гэх юм уу? Нэг юм хит эмзэг болж исэн ч юм уу нэг тийм юм үед ингээ байсан уу? Яг хөө эмзэг болж исэн гэвэл өсвөр насны үе л ах. Түүнээс бол гайгүй уг нь тийм батгшилтын дээрээс гайгүйсэн үү? Тийм батгшилт нь яг нэг тухны хэсгээр өсвөр наснд л гарч ирсэн. Тэгтээ сая сүүлд бас нэг амар болсон. 100-ны 7 сараас эхлээд 90-ний хэсгээр маань бүр амар их батг гарсан. Бүр ингээ битүү ингээ дуулаа авлаа.
Амар юм өвчтэй. Тэгээд тэрийг бол үнэхээр нөгөө имэйл дарахгүй бол бүр цогсохгүй байгаадсан бохгүй юу? Тэгэхээр тэрийг чинь би бас өөрөө мэдж байгаа учраас арсны салбарт ингээ орж ирэн мэдээлж байгаа учраас яг гоё зөв эмчтэйгээ холбогдоод за яг зөв эмчилгээгээ яг зөв хугацаанд хийлгээд ирэнгүүт минийхээ ингээ 2 сарын хугацаанд имээ угаал зүгээр болсон. Тэгэхээр бас нөгөө нэг зөв газар холбогдох хэрэгтэй гэх юм уу? Харин тийм зөв газар олохын тулд юу юуг анхаарах вэ? Хүмүүс одоо нөгөө ингээд арьс арчилгаагаар бас нэг юм арилждаг бас юм батганууд байгаа шүү дээ. Нэг хөнгөн гарчдаг те. Ганцны гараад алга болчдөг. Тэгээ хөөрхөн скин кэрэ зөв хийчихэд гайгүй болчдөг. Тэнгүүт бүр хэмжээгээр гараад байгаа батга байх юм бол ерөөсөө л яг арьсны эмчтэрээ л хандах хэрэгтэй. Гоо сайхны одоо газар мазар очиж батгаа шахуулах гэдэг юм уу те. Тийм биш. Яг арьсны эмчтэрээ. Яг очих хэрэгтэй гэсэн үг. Тэгээ тэр чинь яг нөгөө ямар шалтгаанаар гараад байна те. Тэр болгоныг нь эмчтэйгээ ярилцж байгаад мэдээ. Тэгээд эмчилгээ болгон чи юм өөр учраас тэгээд зөв эмчилгээг олж. Харин тийм байт юм билээ те. Миний бас ер нь яг 10 жилээсээ түрүү ингээд нүрээ буруу будаж байгаад ингээд стандарт ойлгомжгүй амар батг гараал тэгснэ ингээд нэг жижигхэн батганууд гардаг штеп ингээд ойлгомжгүй шахлаад дараа нь шууд гарна 7 хоног гоё байх уугүй юу гэж явж яснаа гарагддаг байхгүй амар хэцүү. Тэгэл ер нь бол ингээд сар болгон гоо сайханд орж мороол ингээд учир нь олдогдохгүй ингээл явж байгаа би саяхан ч гэжтэй ер нь яг хэдэн жилийн өмнө юм байна. Яг гоо сайхны яг мэрэгжлийн эмчт нь үзүүлээд тэгээд айгүй хүчтэй юм уугаад уусны араас яг 2 жил ч байна уу. Эмчилгээнд яваал яг жилийн араас ер нь арьс нэлээд гоё болсон байхгүй юу. Тэгээд ингээд манай би ингээд найзуудаа ингээд санал болгож байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүх эмчилгээнүүд ингээд өөр үйдэг. Тэгээд миний бас ингээд гайхажсэн тухайн одоо би ингээд тогтмол явахгүй шүү дээ. Явахгүй болоод ирэнгүүт би тухайн ингээд хүчтэй юм ингээд уучих гэхээр бас юм болдгоо итгэж юм шигтэй. Тэнгүүд яг эндээс ингээ харангууд нэг юм ялгаж салгах нөгөө эмчилгээ олгоо ингээ хоорондоо өөрөдөг. Яг сая ингээ хилдэг шиг гоосохны бүтээгдэхүүнээр ингээ эмчилж болдог. Тий. Тэрний одоо яг ялгааг яаж мэдхүү гэдэг надаа одоо бас толгойн өвч болж байгаа хгүй. Би яг ямар үед дэр нь батгах жоохон ингээ гараад байгаа үед нь би тэр хүчтэй юм ээ. Ухуу заа эзэнхүү гэлтэй ингээл цаг хугацаагаа зохицуулах уу яах вэ гүгээ бодоод эхэлж байгаа. Тэгэхээр ингээд зүгээр л эргэлзээд байвал эмчтэрээ л очих хэрэгтэй. Эмчтэрээ очиод тэгээд тэр эмчилгээ чинь өөрөө бас нэг юм эхлэх зааг гэж байгаа шүү дээ. Яг үнэхээр ийм батга одоо барыг тэдэн ширхээрээ тийм гарах юм бол тийм эмчилгээг эхлэн гэсэн бүр ийм зааврууд байдаг. Тийм учраас ер нь бол яг шууд эмчтэрээ л хандах хэрэгтэй. Тэгээ нөгөө арьсны төв эмнэлэг гэж байгаа шүү дээ. Тэнгүүд тэн дээр хүмүүс ерөөсөө нэг амар арьсны өвчнүүд байгаа шүү дээ. Псориаз ч гэдэг юм уу те яг тийм хүмүүсийг л очдог гэж бодоод идэг гэх юм уу. Тэнгүүд батгах ч гэсэн өөр яг юм арьсны өвчин байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ батга бас айгүй ингээ шалтгаан нь олдохгүй гараалгаа бол арьсны төв эмнэлэг дээрээ тэр чинь улсын эмнэлэг шүү дээ. Цагаан аваад үйлчлүүлэх боломжтой. Улсын эмнэлэг дээр очиод эмчтэй хандаал эмчилгээ авах боломжтой гэсэн үг. За одоо ингээд нүрээ зөв тэгш ингээ харагдуулахын тулд нүрийн хэсэг болгондоо байхгүй бүтээгдэхүүн гэж одоо байхгүй болж шүү дээ. Тэнгүүд одоо чиний хувьд хамгийн чухал хэсэг нь яг юу гэж боддог? Одоо нүр будахад гэсэн. Тэрийг бол сая сүүлд бас мэдээд байгаа. Би сүүлд ингээ нэг хүний нүр будаад эхэлж байгаа байхгүй юу? Амар гойгоо будаг. Тий, яг ингээд шинэ жилийн үеэс эхлээд ингээ будаж эхэлсэн гэх юм уу? За тэгээ тэндээс ингээ харахад хамгийн ингээ будахад чухал хэсэг нь нүдний зовх юм бэлээ. Яг доотлын зовх. За. Тэг ингээд тэр хэсэг чинь юм нарийнхан өвчлөлтэй ингээд байх тусмаа будаг ингээд айгу хагараад байдаг. Тэгээ тэр нь айгу бас муухай харагдуулдаг, хөвшин харагдуулдаг гэх юм уу? Яг энэ хэсэг үү? Энэ нөгөө доор байдаг энэ цогны хэсэг. Тэгэнгүүт хүмүүс ингээд нүрийг бодож байхдаа ингээд зарим хүмүүсийнх ингээд амар гоё яагаад байгаа шүү дээ. Тэгээ сүүлдээ бас өөрийнхөө талнаар чи миний бас амар юм нарийнхан юм өвчлөлнүүд бас байд юм. Өөрөөсөө анзаардаггүйсэн юм. Хүний нүртэй ингээд амар ойрхон харилцаад будаад ихсэн чинь миний цог бас нэр амар юм өвчлөлтэй юм байна гэж амар мэдсэн. Тэгээ яг сүүлийн үеэс эхлээд зовхны арчилгааг бүр илүү их сайн хийя тий зовхны маскыг баг ингээд өдөр болгон тавья. Тэгээ зовхны тосыг бас сайн түрхий гэдэг юмыг өөртөө амар дадлуулах гэж хичээж байгаа. Тийм ээ тий тэгэхээр яг зовх болж тарж гинөө. Зовх. Яг нүур будалтын хувь тарах юм бол зовх надад амар чухал санагдсан. За одоо тэгэнгүүт тэг ингээд залуучууд ялангуяа ингээд TikTok энэ төр амар хөдөж байгаа штэ. Одоо бол нөө 2026 оны будалт 2016 оны будалт гэж гараад байгаа штэ. Тэгэнгүүт одоо ер нь ингээд харахаар яг юм тренд гэж бас гарч ийн те хөмсгөн дээр хүртэл би бас тэр хөмсгөний трендийг хүртэл дагж үзлээ. Тэгэж мэгээд ер нь ийм маш их трендүүд ингээ гарч ийн те бүтээгдэхүүний хүртэл ингээл трендүүд гараал тэргээ ашиглаж үзэл зарим ингээ ревюв нь харахаар маш гоё тохирж ийн зарим ингээ тохирохгүй байна гээл янз бүр штэ. Тэнгүүд одоо яг чи тэрэн дээр ингээд өөр дээр бас хүн тодорхой хэмжээнд тусгаж авдаг ийм тодорхой хэсгүүд бас байгаа штэ те. Тэнгүүд ер нь ийм тренд дагах гэдгийг дээр ер нь яг ямар талтай байдаг. Тренд үү?
би өмнө нь ерөөсөө бас тренд ингэж дагдаггүй байсан юм шиг байгаа. За. Одоо ингээл нэг хэсэг юм пүүз мүзэн дээр хүлээр лэхэ нэг хэсэг ингээл пүүзнүүд амар од болдог шүү дээ. Пума гэл од болол тий. Рүүс өмсөн гэл. Тэгэл пума ингээд од болж хахад жишээлбэл за ингээд тренд юу нэг шал дагаад хэрэггүй мэн яг тухайн үедээ л ингээд од болчвол тэгэл тэрнээс цааш ингээд жоохон унцдаг ч гэдэг юм уу тий. Тийм болцдог штэ гэж бодоод ерөөс тренд дагдаггүйсэн чинь гэхдээ сүүлийн үед бас жоохон трендээ бас дагах нь зөв юм шиг тий. Гэтэ ер нь жоохон баланслах хэрэгтэй гэж боддог. Тий. Тэгээд яг үнэхээр надад өөрт таалагдаад тэр трендийг хараад надад үнэхээр таалагдаад байх юм бол авдаг ч юм уу те. Таалагдахгүй байх юм бол заавал бас тэр хүмүүсийн ятгалганд те трендэд одоо орохгүйгээр явж бас болох юм байна гэж ер нь дундаж л баланслж явах нь зүгээр юм байна л гэж бодож байгаа. Тийм. Мейкап бол яг хэвдээ. Мейкапыг би тэгтээ ингэж боддог байхгүй юу? Одоо ингээд хувийн өнгө гэл бас ярьдаг шүү дээ. Ганцхан хувийн өнгөн дээрээ ингээд будаад байвал ингээд насаараа бодвол амар уйтгартай шүү дээ. Тэгээд дээрэс нь бас ганцхан төрлөөр будаад байвал бас уйтгартай. Тийм учраас тренд ч угаасаа яг нэг тухайн үедээ гараад ингээд алга болчдөг. Тийм болохоор мейкап дээр бол трендийг даах нь зүгээр дэжгүй. Тухайн үедээ гоё надад өөр таалагдал гоё харагдаж байгаа юм бол болно. Тэгэл дараа нь үргэлжлүүлээл өөрөө янзаар будаад явсан нь зүгээр юм болоо гэж боддөг. Тэр нөгөө хувийн өнгөн дээр хүртэлтэй яг ганцхан өнгөөр будахгүй. Тэгээд бас тухайн нөгөө мөчөөсөө хамаарад ямар хувц өмсөж чинь хаана очих чинь гэдгээс хамааруулаад өнгөө өөрчлөө, жоохон хэм маягаа өөрчлөөд ингээд явбал зүгээр санагддаг. Би сүүлд тэр нөгөө хөмсгөн дээр бол айгу надаа амар згсэн байхгүй юу. Би өөр ингээд нөгөө юм тэгш хөмсг гэдэг шүү дээ. Тэрийг би яг ингээд өөрөө би болохоор нөгөө хуучин 10 жилээсээ ихсүүлээд нөгөө хөмсгний шивээстэйс байхгүй. Тэгээд тэр маань болохоор яг тэрнийхээ хിവэрээ л маш олон жил ингээд явчихж байгаа байхгүй. Би одоо жишээл хэдэн жил явж байгаа байхгүй. Тэгээл яг тэрүүгээрээ будаал одоо подкастын тэргээл нөгөө өөрийгөө камерын дээр харж эхэлж байгаа штэ. Тэгсэн чинь ингээл нилээн өргөн байж байгаа л би яг тэр тренд дагаж гиснээс хойш хүмүүсээ ингээ нилээн нарийнхан болгож зураад тэгсэн чинь айгуу харагдаж марагдаа. Би бол хөмсгийг айгүй ололт гэж хараад байгаа байхгүй. Тэгэл одоо өөрчлөлт ер нь нэлээд өөрчлөлт байгаа байхгүй. Тэгвэл одоо чиний хувьд яг ийм энэ ер нь бол бас ингээ өөрчилжүүл их зүгээр байсан юм бэ лээ гэдэг ч юм уу. Сая бол ингээд бас юм хэллээ шүү дээ. Ингээд зөвхөн дээр бол ингээд би айгүй ойлгосон гэдэг чинь шүү дээ. Тэрнтэй адилхан ер нь нэг юм олон юмнууд харж ингээл үзээл яваад ах тусам энэ дээрээ илүү бас ингээд анхаарчих юм бол эсвэл энийг өөрчилчих юм бол царай амир өөр болчт юм бэ лээ. Хувцлалт эсвэл ингээд өөр болчт юм бэ лээ. Гэдэг тийм тэрнээр бас ингэ бодох юм бол трендэд дагах зөв юм шиг. Яагаад вэ гэхээр нөгөө ингээд хүн болгонд нэг юм цогтөг хувцлал эсвэл цогтөг буудалд цогтөг юм хөмсгний хэлбэр гэж байгаад байгаа шүү дээ. Гэтэ тэрийг хүмүүс ингээ олоогүй яваад байдаг. Тэнгүүт тренд гэдэг чинь ингээд янз янзаар ингээл байс хийжэл өөрчлөгдөөл, байс хийж байгаа л өөрчлөгдөөл ингээд байгаа шүү дээ. Тэрд бол болгоныг ингэж нөгөө дуурайгаад ингээд өөрчлөөд яваад байх тусмаа өөрийнхөө нүүрний хэлбэрт тохирсон ч гэдэг юм уу те хөмсгийг гинт ингээд олоод авах боломжтой байгаа байхгүй те. Тэгээд ингээд өмнө нь ингээд яг нэг хэлбэртэй хөмсөг зурж явжсна. Гинт ингээд трендтэй байгаа. За энийг нэг үзчихье та тий. Дараа нь дахиад нэг өөр тренд гараад дахиад энийг үзчихье та гэж явсараад олон юмнуудыг ингээд туршиж явсараад өөртөө зөксөн юм олдог. Тэгэх юм бол ер нь трендээ бас ингээд хүрхэн дагах нь зөв. Яг мейкапын хувьд төр ч гэдэг юм тий. Хувцал дээр ч гэсэн бас ялгаагүй шүү дээ. Ингээд өөрийнхөө хэлбэр тохирсон хувцыг би ингээд өөрөө мэдхгүй зүгээр л ингээд за энэ болд юм чи ингээд яваад байсан. Тэгснээ ингээд тренд дагаж ингээд өөр хувцалсараад өөрийгөө бас тийм дундаас бас тэгэхээр нөгөө хүмүүс ингээд өөрийгөө ингээд өөрчлөгч гэдэг юм уу те ингээд өөр юм туршихаас ингээд айгаад байдаг юм шиг санагдаад байна. Тэгэхээр тренд гэдэг зүйлсийн тусламжтайгаар өөрөө ингэж нөгөө өөрчлөх юм сорилтонд ороод им өөр юмнууд туршиж явсараад хүн өөрийгөө олдог. Хувцлалт, нүур будалт гэж санагддаг. Тэгэхгүй бол хүмүүс ингээд хитрхийн ингээд нэг хэвэнд ингээд өөрчлөхөөсөө айдаг. Тийм. Би өөрөө ч гэсэн тийм л байсан юм шиг байлаа өмнө нь. Тийм ээ. Харин тийм. Бас яг саяын өнцөг бол нэрээ ингээд бодоход яс үнэн л юм байна. Яг хоо ингээд тухайн трендүүд ингээд одоо 16 оны тренд ингээд эргэж гарч байгаа юм шиг ингээд болж штэ. Тэгэнгүүт яг хоо ингээд анзаарангууд хүмүүсээс ингээд харьцуулаад ядсан штэ. 100 ингээд өөрчлөгдөх тусам хүний ингээд стилүүд өөрчлөгдөж байгаа юм шиг ингээд 100-100-аар нэг өөрчлөгдөж байгаа стилүүд явдаг штэ. Тэг ингээд харахаар ер нь ингээд өмнөх юмнуудыг харахаар тэр нь ч тийм байж дээ гэл одоо нөгөө туршиж үдчихсэн трендүүд харахаар амар илгийн юмнууд байгаа байхгүй те. Гэхдээ яг саяын дүнэлтээс аюу зүгээр санагдлаа. Тухайн үедээ ингээд сонирн байж болох ч гэсэндээ тэр олон юмнуудыг туршиж үдсэн учраас өөрийн нэг тодорхой хэв маягаа ингээд олчих юм бэ штэ. Тэр чинь сонирн юм бэ штэ. Тэр сонирн байсан байна. Энэ нь болж исэн байна.
Гэхдээ тэр сони юм чинь бас өөр хүнд зохих магадaltaй байхгүй тий. Өөр хүнд тохирох. Одоо 2016 оны мейкап ч одоогийн бас хүмүүст ингээд зарим нэг хүмүүст нь гоё тохирох, гоё байх боломжтой байхгүй. Гэхдээ тэр чинь нөгөө хүний нүүрний хэлбэр ч гэдэм үү, эсвэл нөгөө биеийн хэлбэр ч гэдэм үү тий. Тэр болгон дээр нь өөр учраас хүн болгон зохиолгүй. Гэхдээ зарим хүмүүс дээр нь зөгтөг. Тэгээ нөгөө бодолтон дээр хүртэл юм ялгаатай байдаг шүү дээ. Ингээд шанаан дээрээ тавих. Тэгснээ ингээд туранхаа харагдвал ингээд энүүгээрээ ингээд тавих гэл ингээд ялгаатай юмнууд ингээд байдаг шүү дээ. Гэтэ угсаа анханасаа бас туранхаа жижиг нүртэй хүмүүс байна. Тийм хүмүүс чинь тэр чинь зөхгүй гэх мэтчлэн өөр байдаг учраас тэгэл ер нь жоохон юм туршиж үзэх нь зүгээр санагддаг. Одоо чи ихтэй нөгөө мейкап өөрөө сурсан гэдгсэн шүү дээ. Тэгвэл одоо ер нь сургалтандаас ингээд сууя гэсэн бодлоо эдгүү. Сургалтанд сууя гэвэл би юм гадаадд ч юм уу тэг Солонгос яг жинхэнэ мейкап артистаас нь сурч авъя гэж бас боддог. Солонгос яг ингээд бас нөгөө юмнуудаас ингээ харахад юунууд нь бодолтын техникүүд нь ингийн юм шиг харагдаад байгаа боловч хүний зүсэрийг бас айгүй өөр болгочдөг те ингээд харахаар юм маш гоё юм зөөлнөр хөнгөн мөртлөө гоё өөрчилдөг. Гэтэ тэрийг хийхэд маш юм жижиг деталь юмнууд идэг гэх юм уу амар болоо. Одоо ингээ нөгөө би бас сургалт авдаг. Яг өөрийгөө бод сургалтууд авдаг байхгүй. Тэгэхээр тэн дээр ингээд хүмүүст ингээд бодолтуудаа ингээд захаар солонгос бодолт гэвэл амар хүмүүс амар амархнаар боддог гэх юм уу? Амар юм хөнгөн гэл дуусчихна гэж боддог. Нүдээ ягаан ингээд бодолоо гэдэг ч юм уу те. Тэгэл болоо гэж боддог. Тэгсэн мөртлөө ингээд маш юм жижигхэн за нүдийг том харагдуулах гэхэд л бүр ингээд за урдаас нь хойноос нь доороос нь гэл ингээд жижигхэн амар олон юм идэг. Тэгээ хүмүүс дандаа яг сүулт нийжилдэг байхгүй. Амар юм жижигхэн олон юмнууд хийгээд тэгсэн мөртлөө ингээд баг юу ч хийгээгүй юм шиг мөртлөө гоё болчт юм байна. Амар гоё өөрчлөгдчихт юм байна гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр юм гоё одоо бусад бодолтоос ялгаатай нь хүний яг өөрийнх нь гоё юм гоо төрхийг тодтогч өгдөг. Яг байгаагийн л тодтогч өгдөг бодолт гэж боддог солонгос бодолтыг өөрчлөхгүйгээр. Одоо ингээл шанаа манаг ингээд амар жижигрүүлэхгүйгээр тэгсэн мөртлөө хөрхөн бас жижигрүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр юм байгаа байдлыг л хөрхөн тодтогох. Хөөрхөн байгааг нь илүү хөөрхөн болгох гэх юм уу? Тэгж ойлгодог солонгос бодолтыг. Харин нөгөө бас нэг юм харьцуулж ингэж хийгээсэн шүү дээ. Одоо Бразилийн бодолт илүү. Тэгээ бас хөмсөг нарийнхан зураад яагаад байдаг. Тэгээ ингээ олон төрлийн бодолтууд ингээ харж байгаа шүү дээ. Тэгээ энэ дундаас ингээ солонгосыг илүү ингээ наривчилж байгаа. Солонгос нь илүү гоё юм байна гэл те. Эсвэл одоо нөгөө сүүлд бас яваад байгаа нь Австралиан билүү юу лээ ингээ Швейцарын ч илүү нэг юм тэрний бодолтууд гээл одоо ингээ гараад ирээд байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ харахад ер нь яг юм шалгарсан л одоо яг солонгос болоод байна уу юу бол. Тийм. Гэтэ тэр нь угаасаа ингээ нөгөө төрхөн дээр аахгүй юу? Хүний төрхөн дээр. Яг тэр нөгөө Европ төрлийн бодолч Европ хүмүүсийн төрхөн дээр л амар гоё ингэж тохиордог гэх юм уу? Нөгөө шанаа маань нүгс юм жижигхэн учраас тэднэрийг ингэж нөгөө тодтогч харуулахын тулд ингэж сүдрээд хийж тавьдаг гэх юм уу? Тэнгүүд Монгол тэгээ солонгос хүний төрхөн аягүй юм төстэй гэж боддог байхгүй. Яг нүүрнийх нь хэлбэрийн хувьд солонгосчууд амар юм V line-тэй. Гэтээ монголчууд арай жоох юм том. Нүдний яг юм давхрааны хувьд болохоор би яг солонгостой амар адилхан гэж боддог байхгүй. Тийм учраас ер нь бол солонгос бодолтыг хийвэл илүү юм цэвэрхэн, илүү төрхөн дээр тохирох юм байна да гэж юу боддог. Тэгээ ингээл өмнө нь би бас ингээд өөр мейкап артистуудаар ч юм уу бодуулаад эсвэл өөр янзаар ингээд бодож үзэж яхад надад ингэ ерөөс цохгүй байгаа байхгүй Европ бодолтнууд ерөөс цогтдоггүй. За бүр ингэ амар юм хөвшин харагдаад байдаг гэх юм. Ингэ төрхөн дээр маань тэгэнгүүт солонгос бодолт ихээр л яг нэг юм эвтэхэн болчиход байдаг. Цэвэрхэн байгаагаараа цэвэрхэн. Хятад бодолт ямар санагдсан? Хятад бодолт доён бодол лөө. Тийм, доён бодолт. Бас гоё. Гэтээ хүмүүс ингэ зурган дээрээс харахаар гайгүй юм шиг хараад байдаг мөртлөө. Одоо ингэ нөө сургалтын дээр бас тэрийг заадаг байхгүй. Бодонгот бүр амар цод юм биш тэгээд байдаг байхгүй. Тэгэхээр бас бодтер харах юм бол айгүй тод. Нилээд тод. Тэр бас нөгөө эффект ажиллаа. Тэгэхээр жоохон шинэ жил ч юм уу жоохон юм баяр ёслолын үеэр бас бодвол зүгээр илүү гоё харагддаг. Нэг тийм жоохон фильтртэй юм шиг харагдуулаад байдаг юм уу? Одоо хувцалтын хувьд заяа. Хувцалтан дээр бас одоо ингээ өөрийнхөө стилийг ингээ гаргаж ирэхдээ ер нь бол ингээ юун дээр илүү ажилтдаг болсон. Ер нь сүүлийн үед. Юуг нь илүү анхаарал хувцалтыг ийм байвал зүгээр юм гэж боддогсон. Одоо сүүлд нөгөө цагаан сарын дээл өмнөхөр шинэ жилийн ирээ явчихсан шүү дээ. Одоо гэхдээ ер нь өдөр тутамдаа ер нь хувцлалтын энэ дээр ингээ анхаарчих юм бол бас их зүгээр юм бэлээ гэдээ ойлгож авч байгаа юм. Тэгэхээр нөгөө хүн яг өөрхөн туртай юм ихлэд болох хэрэгтэй юм шиг үлээ. За. Тий. Би өмнө нь амар юм спортлог гэсэн байхгүй. Дандаа пүүз өмсдөг. Тэгээ дандаа юм дуулах ер нь юм дандаа юм чөлөөтэй хувцас өмсдөг. Тийм байгаа гэсэн. Гэхдээ тэр нь уус юм спорт таамаартай. Би спортоор хичээлдэгээс учраас тэгээд тэгсэн чинь сүүлд ингээд
би айгу эмхтэлэг болж эхэлж байгаа юм уу? Жохон ингээ палаж малажтэй өмсдөг. Тэр нь яг юутаагаараа холбоотой ингэж өөрчлөгдөж байгаа хэрэг хүн ингээ өөрийнхөө жоох юм галбраа гоё харагдуулах тусамдлах гоё харагддсан юм байна гэж бодсон. Тэнгүүд би ингээ чөлөөтэй хувцас өмсөе явахаар хамаг юм нуугаа яваад байгаа зү тий. Тэгэхээр ингээд жоох юм эрэгтэйлэгдөөч юм шиг харагдаад байдаг. Тэнгүүд яг тэр хувцсны дотор бас ингээд өөрхөн юм нарийнхан бэлхүүс байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгээ илүү гоё миний юу гоё вүлээ гэдэг бас аяга тодтох хэрэгтэй гэх юм уу? Миний бэлхүүс гоё илүү, миний ташаа гоё илүү те. Тэрийгээ бодож жагаад миний хувьд болохоор би ингээд бэлхүүсээ аяга гоё юм нарийнхан гэж боддог байхгүй юу? Тэгэхээр сүүлд өөрчилж байгаа юм нь тэгэхээр бэлхүүсээ илүү гоё гаргая. Бэлхүүсээ гоё харагдуулах юм бол би гоё зэгтээ гоё харагдах юм байна гэж юу нь бол стилээ өөрчилж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө өөрийнхөө гоё юмыг олох хэрэгтэй. Өөртөө дүгнэлт хийгээд бодолтон дээр хүртэл бас яг адилхан. Миний нүд гоё илүү, миний хамар гоё илүү, миний уруул гоё илүү алийг нь бодож жагаад миний уруул гоё гэх юм бол уруулаа илүү гоё тодор боддог ч юм уу те. Тэгэх юм бол хүмүүсийн одоо ингэ нөгөө очих харцна уруул дээр нь очих байхгүй. Уруулаа гоё тод бодсон юм чинь уруул дээр нь очиод уруул нь гоё юм биш үү те. Ингээ хүмүүсийн харцыг ингэж жоох ингэж татаад нэг тийм хөөрхөн юм зал гэх юм уу. Одоо тэг бас нэг гарч байгаа нэг юм хит ингээд том болгож боддог штэ хүрээлээд тэр ихтэй тэр дорч үзсэн аа. Тэр ихтэй ер нь хитийцсэн юм хомноод байвал яхаа. Хитийцсэн бол муухай штэ. Тэгэхээр яг гоё тааруулах хэрэгтэй. Гэхдээ үнэхээр уруулчин гоё л гэж бодож байгаа юм л тийж амар томруулж бодох шаардлагагүй штэ тий. Гоё яг гоё тод өнгөөр бод тий. Тэгэх юм бол хүмүүсийн харц чинь нүд нь гоё л нүдээ гоё тодор будаа. Тэгэх юм бол хүмүүс харцсан чинь нүд нь гоё юм штэ тий. Ингээд одоо бас нэг юм гоё байхын тулд ингээ glow up хийхийн тулд сая ингээ тууштай хастаг гэлдэг чинь шүү дээ. За гоё байхын тулд ер нь бол ингээд маш их өртөгтэй байдгүй, маш их зардалтай байдгүй. Энд дээр гэж боддог. Өртөгтэй юм бэлээ. Зардалтай байлээ. Тэнгүүт яг нөгөө 9 сарын 8 сарын сүүлээр нөгөө бичлэг хийсэн гэдэг шүү дээ. Яг дараалуулаад тэгэхэд бас хөөхөн зарлах чах. Өдөр чинь өдөр болгон маск тавина гэвэл тэр чинь бас маскны мөнгө. Маск ч одоо бүгдээ болоод тийм маскны мөнгө. За тэгэл бас дахиад одоо өдөр болгон бас гоё бие арчлаа те. Бие арчлах юм бол тэр чинь бас гоё зөөлөн амар гоё юм ярьстай гоё харагдан гингүүд тэрэнд чинь бас ингээд хэрэгтэй юмнууд байгаа шүү дээ те. Тос, гуйжуулагч тэд нар ингээд амар бас олон төрлөөрөө те. Тэгэхэр чинь бас юм хөөрхөн бас зардал ордог. Одоо нэг юм гоё байх хэвээр гэл ингээл бодоол өөрт ингээ гоё мэдрэмж ингээл аваа явчих шүү дээ. Тэгээ бас нэг өмнөх ингээ зүйл нь би ингээ сул хувцтай ингээл явж исэн ингээл ер нь гинт ингээд нэг юм гоё болгоч ер нь ингээ гоё юм байна гэдэг мэдрэмж аваад нэг юм явсан нэг үе байгаа бах. Тэр нь яг ямар үйсэн? Юу болсон тохой те. Ер нь ингээ нөгөө контент ингээ хийгээд явахаар угаасаа ингээд мейкаптай холбоотой ингэвчлээр амар гоё байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Мейкап хийлээ, бичлэгээ хийж байгаа бол үсээ гоё ойлгох хэрэгтэй. Зүгээр ингээ муухай ойлгож болохгүй шүү дээ. Бичлэгэн дээрээ. За тэгэнгүүт гоё мейкаптайснаа гоё хувцас гүйж болохгүй шүү дээ. Тэгэхээр бас гоё хувцас өмсөх хэрэгтэй. Үсээ гоё янзлах хэрэгтэй. За тэгэл аксессуар, хумс гэл ингээ нөгөө тэрнтэй ингээ холбогдоод орж ирээдээс учраас бүгдээрэн дээр нь ингээ анхаарч эхэлсэн гэх юм уу? Тийм. Контент чи оруулж байгаа хугацаанууд айгүй ойр ойрхон баг өдөр болгоо оруулж шүү дээ. За одоо энийг ер нь яаж зохицуулах вэ? Зарим талаараа ер нь юм дарамт болж исэн тохиолдлууд ер нь ажлаа ер нь яг яаж зохицуулж байна? Тэг гоё байна өдөр болгон тий. Дарамт болж болдог үеийн гэвэл нөгөө их сургууль тахт шалгалтын үеэр л жоохон дарамт болдог гэсэн. Шалгалтаа ингээ сарын өмнө л бэлдэхгүй бол ерөөсөө амждаггүй гэх юм уу? Тэгээд сарын өмнөөс бэлтгэр чинь би сарын хугацаанд ингээд ямарч бичлэг хийх юг болчих жоохгүй. Тэгээ бүр ингээ зогсоочтой нам. Тэгээд тэрнийхэн дараагаас ихэд ингээ үргэлжлүүлээ явдаг. Тэгэхээр яг тухайн үед л жоохон юм дарамттай байдаг. Би болохоор ингээ зүгээр л надад ингээ хүн мөнгө өгөхгүй байгаа шүү дээ. Мөнгө өгөхгүй байсан ч би ингээ заавал өдөр болгон оруулна л гэдэг юм үзэлтэй гэх юм. Өдөр болгон юм хийн өдөр болгон л ингээ те гоё юм контент хийн хүмүүс гоё үзэх юм гаргана гэдгийг юм одоо тууштай байдалтай маань холбоотой юм уу? Шантардаггүй байдалтай маань холбоотой юм ингээд зүгээр цаанаас л ингээд хийх хэвээр хийн гэл ингээд байцдаг. Тэгэхээр дарамт болдог үе нь ерөөсө тэр л юм байна. Тэгээд тэрнийхэн дараагаас эхлүүлэнгүүтээ бүгдэн шүү. Одоо болохоор ерөөсө тийм байхгүй шууд ингээл яг ингээл аж шиг хийчи ингэчи тэгчи гээл ингээл явцдаг болсон гэсэн үг. Одоо шалгалтын үед нь одоо хичээл сэдвэр тасарсан шүү дээ тий. Одоо яаж нөгөө сайн нөгөө резидентээс сурж явах үед бас ингээд жоох ингээд цохилтоод байгаа байхгүй тий. Нөгөө хичээлээ юмяриадаг, ажиллаа юмяриадаг. Бүр гурван юм болчиход байгаа байхгүй тий. Өмнө нь бол ингээд хичээлээ хийдэг, контент хийдэг. Одоо тэгсэн чинь хичээл хийн, ажиллана, тэгээ хажуугаар нь контент гэх гурван юм болчихгоос бүр бас ингээд амар цохилтоод идэм билээ. Тэгээ тэрэндээ бас жоох ингээд стресстэй гэх юм уу? Контентээ хийж чадахгүй байгаа да. Тэгээд ингээд бүр ингээд олон жилийн өмнөөс хийгээд эхэлсэн болохоор баг ингээд
амар юм ажил шигч гэх юм уу. Бүр тэрийг бараг хийхгүй бол ингээд амар стресстэй гэдэг гэх юм уу. Тий. Тэгэхээр жоох юм ажилтай, хичээлтэй маань жоох ингээд цохилдох гээд байдаг. Тэгээ бусад үед нь бол гайгүй. За одоо ингээ ярахаар альва нэгэн зүйлсүүдийг ингээ хийж эхлэх шалтгаан те. Тэгээ дээрэс нь эзэмшсэн ингээ мэрэгчлэн хүртэл айгүй сонирхолтой байдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр сошиал контентоор юу гэж харагдаж байгаа гэдэг чинь амьдралын бас зүгээр л яг нэг хэсэг нэг байдаг байхгүй те. Тэгэхээр яг өнөөдөр Няндагийн яг өөр амьдралын хэсгүүд те. Өнөөдөр ингээд амьдралын чи яг аль хэсэг өнөөдрийн ийм гоё гоо сайханд илүү их дуртай болсон те. Тэр чиглэлүүд рүү оруулсан гэдэг нэг сонирм байдаг байхгүй. За тэгэхээр хоёулаа хамгийн түрүүнд эхний зураг энэ зургийг хоёулаа барьчих. Том басан зураг уу? Тийм, том басан зургийг авчи. За. Бакалаврын дипломоо барьсан байх үеийн зураг юм байна шүү дээ. За энэ үеийн ингээд Нанда гэдэг юм бол ер нь өмнөх хоёр үеэс яг юугаараа ялгаатай бол? Өмнөх хоёр үеэсээ илүү одоо нэг юм төлөвшсөн гэх юм уу? Мэдээж боловсрал эзэмшиж байгаа юм шиг боловсрсан тийм хүн болсон гэж боддог яг энэ үеийгаа. Тийм тэгээд бас дээрэс нь хийж чадах болон чадахгүйгээ ойлгож авсан үе гэх юм уу? Тий. Бусад үед ч жаад ингээл жоохон багт ч хүмүүс ингээл 18 дэх үеийг бас нэг тийм зөөр хөвчлөө байдаг штэ. Ингээд бүх зүйлийг хийж чадах чадaltaй, тийм бодолтой байдаг гэд 18 настай да. Дэлхийг ч өөрчилж чадах бодолтой байдаг гэд. Тэгэнгүүт ингээ оюутан болоод их сургуулаа төгсөөд ингээд харахаар энэ хугацаанд би ингээд өөрөө чадахгүй юмыг чадахгүй байна. Би нэг хийх ёсгүй юм байна. Гэт яг юм болж сурсан, татгалзаж сурсан, чадах юм болохоор би энийг чадах юм байна гэт ингээ хооронд нь ялгаж салгаад за би дэлхийг өөрчилж чадахгүй юм байна гэдгээ ойлгож авсан үе гэх юм уу? Тийм. Харин тийм наад бодол чинь би бас одоо сүүлийн үеэс ингэ бодоод байгаа хгүй. Одоо над дээр болохоор манай цолог самт олон маань маш олон ингэ төслүүдээр ажиллаа л тий. Би одоо ингэ контент бүтээхээс өмнө олон төслүүдээр ингэ ажиллаж байгаа хгүй. Тэрнээс ингэ авч байгаа мэдрэмж нь за би ингэ чадах хэвээр, хийх хэвээр тий ингээл тэр ингэ чадаад ч байгаа юм шиг мэдрэмж авна. Тэгтээ original content бидэд ингээл үүсгээл ингээл явангууд энэ хоёроос ингэ авч байгаа мэдрэмж нь надад амар өөр байгаа хгүй. Тэр нь яг юу байсан гэхээр одоо ингэ би Cat Talk podcast дээр чадахгүй байх үедээ би нэг сорилт гэдэг мэдрэмжээр ингээ авдаг байхгүй. Нөгөөхөө болохоор амин шантарч мэдрээдсэн гэх юм уу. Йоо стонороо чаддгаа яас хийцээ вэ? Хичээгээ чаддаг ч юм уу те. Тиймэрхүү мэдрэмжүүдээрээ би бол одоо жишээл ялгаж авсан байхгүй. Тэнгүүд одоо жишээл чиний хувьд яг тэр мэдрэмжийг олж авахдаа юу үдэж туулав? Ингэс гэх юм уу. Одоо ингээд 10 жилдээ байхдаа би ингээл бүх юмыг чаддаг гэсэн байгаа байхгүй. Дуулдаг, бүжгэлдэг. За тэгээ сургуулийнхаа ингээл бүх юмд нь ордог. Бүх юмд нь ингээл бараг ангийнхаа нүрийг халгалдаг хөвгт гэж байдаг шүү дээ. Яг тийм хөвгт байгаадсэн. Тэнгүүд яг тэр ирчээрээ би одоо ингээл бүгдийг л чадна, бүгдийг хийн, тэ одоо ингээд өстө дэлхийг ч хүртэлх чадaltaй ингээд дотроо бүр ингээл нэг амар галтай байдаг шүү дээ хөвгтүүд чинь өсвөр насн дээрээ. За тэнгүүд их сургуульд ороод ирсэн чинь надтай ингээл адилхан амар мундаг олон хөвгтүүд байгаад ирж байгаа байхгүй их сургуульд. Хичээлээрээч за бас дуулдаг, бүжгэлдэг тэ ингээл спорт гэл бүх ямаараа ингээл амар чаддаг хөвгтүүд нэг зэрэг нэг орчинд байгаад ирэнгүүт ингээд яг надтай бас адилхан ийм амар юмыг чаддаг ийм хүүхдүүд бас байдсан байна. Тэгэнгүүт тэр дотроосоо би энэгээрээ энэ хүүхдүүдээс дутмаг юм байна гэдэг юмнууд ингээ олж авч байгаа байхгүй. Тэгэнгүүт тэндээсээ эхлээд би энийг чадахгүй юм байна. За чадахгүй бол энийг ингээд болчихъя. Тэгээд ингээд жоохон юм өөрийгөө дарж эхэлсэн гэх юм уу. Тий. Түүнээс бол ингээл өмнө чи. За одоо энийг ч чадна, тэрийг ч чадна гэл нэг жоохон өсчих маягийн гэх юм уу. Тийм байж хагаад тэр хүүхдүүдтэй орж ирснээрээ жоохон ингээд өөрөө дотроо жоохон дарж эхэлсэн гэх юм уу. Тийм. Гэхдээ тэр нөө сая чадахгүй юм болох хэрэгтэй мэн гэдэг чинь би ингээд тэрнийхэн төлөө амар хичээж үзсэн байхгүй. Бүр ингээд хичээгээд болохгүй байх юм бол тэр чинь болох хэвээр. Харин хичээгээд би болж явах юм бол би шантрахгүй явах хэвээр гэдэг юм үзэлтэй хүн байдаг байхгүй юу. За хэвээр чадахгүй юм бол хичээгээд ингээд болохгүй юм орхицсан дээрээ тэргээ би хичээж үзээ тэгээ хайсан ингээд гэсэн шүү дээ. Одоо ингээд контент ч гэсэндээ тууштай ингээд одоо хүртэл ингээд гоё явж ин гэдэг чинь бас ингээд тэргээ олцоод байна тий. Энийг олоход юу нэг юу болов? Тэгэхээр тэр чинь нөгөө дуртай байх нь бас амар чухал. Тэр дуртай юм олоход юу болов? Дуртай байгаа юм олоход чинь нөгөө K-pop, K-drama үздэг байсан ингээд нөгөө бүр багасаа шүү дээ. Тэр чинь баг ингээд 5 дугаар анги ингээд сахуулаад үзчих гэж байгаа. Тэгээ ингээд үзээд яваад ангууд тэндээс нөгөө за би ингээд будалтанд амар дуртай юм байна. Будах айгуу дуртай юм байна. Тэр дотроо солонгос нөгөө юм байна гэл ингээл өөрийгөө эхлээл ингээл боддог учраас сүулдэ нөгөөдгөө бичиж байгаа л те. Бичижсэн л тэрийг ингээд гоё хүмүүс тас ингээ гоё хуваалцах хэрэгтэй юм байна. За охтуудад ингэж яг ингээ бүр ингээ нарийнаар бүр ингээ заадаг байхгүй би. Тэгэд өөрийнх нь оронд нь орлуулад гэх юм. Би хэрвээ ингээ өсвөр насндаа байсан бол контрыг зурч чаддаггүй. За тэгээ контро зурхтаа яаж эхлүүл илүү эвтэх нүү ямар юм ашиглуул эвтэх нүү гэл ингээл эхэлж байгаа шүү дээ те. Тэгэж ингээ эхлэж яваад тэгээд хүмүүст ингээ гоё ингээ хуваалцаж эхлээд тэгэл ер нь бол эндээ би ингээд амар дуртай юм байна. Тэнгүүд тэрийг бас ингээд хүмүүс амар урамшуулад байгаа шүү дээ. Ингээд
тэр бичлэгийг хийхээр хүмүүс амар туртай байгаад өстой баярлаа тий. Энийг ингээд үзээд өстой гоё сурлаа шүү гэд ингээд урам аваад тахаар за энэ бол гоё юм байна. Энэ бол миний хийх ёстой юм байна. Дуртай юм байна. Гингүүд би хэрвээ нэг ямиг үнэхээр дуртай би энэ хийж чадна гэх юм бол би хизээч тавьж явуулахгүй. Би хизээч шантрахгүй. Тий. Хүн ингээд нөгөө найзуудаасаас илүү их хамааралтай байдаг. Ингээл маш олон төрлөөр ингээд амьдрал олон юм өнгөтэй байгаа дээ ч тий. Тэгэнгүүт одоо яг чиний хувьд одооны байгаа амьдрал нь өнгөөр илэрхийлвэл ямар өнгөтэй вэ те? Тэгвэл ингээд ямар хүн байлгахад нөлөөлдөг хүмүүс вэ гэдэг. Миний одоо амьдралын өнгө солонгон өнгөтэй болов. Яг ганцхан өнгө гэж хэлэхгүй юм шиг санагдаад байна. Яа тэгэл би ингээд амар олон юмыг хийж сорих дуртай. Амьдралын ингээд нэг юм жоохон дээш доош ийм юм сорилтонд амар дуртай гэх юм уу? Тийм болохоор би өөр амьдралын юм солонгон өнгөтэй юм болов гэж бодож байна. Тэнгүүт манай найзууд болохоор надад яаж тусалдаг гэхээр би нэг өөрийгөө ингээд амар дарамтлагдаг гэдэг байгаа шүү дээ. Өөрөөсөө амар тэмцэлддэг. Нэг юм ингээд хийх ёстой л гэх юм бол тэрийг бүр ингээд заавал хийх ёстой байдаг. Ингээд бүр ингээд цаг заадаг өдрө болгон. За тэнгүүд ингээд тэр чинь бас ингээд өөрийгөө амар ингээд зовоогоод байгаа шүү дээ. Өөрийгөө зовоогоод идэг гэмтэйгээд идэг. Тэнгүүд тэрийг би ингээд ойр тойрныхоо хүмүүст яриад ингэнгүүт тэр хүмүүс маань намайг одоо тэрийг жоохон балансжуулахад тусалдаг гэх юм уу. Би бол хитрхи өөрийгөө амар ингээл дараал дарамтлаад тахад манай найзууд гэр бүлийнхэн за тэгж хэрэггүй штэ те. Чи жоохон тэгээ ингээ гэд жоохон юм балансжуулж өгдөг хүмүүс гэж хэлж байна. Манай аав ээж гэрийнхэн найзууд бүгд намайг амар юм сонсдог төрлийн хүмүүс. Би ярьдаг гэх юм уу. Тийм. Тийм бэ. Одоо сая ингээд их хэмжээр ингээд суралцж байгааг суралцаад өгсөн гэдгсэн шүү дээ. Ер нь яг ингээд эмчийн чиглэлээр сурах гэсэн тэр анхны тэр зорилго шалтгаан нэг юусэн бэ? Тэр бас их сонио гэдэг байхгүй. Яг бүр ингээд амар хүүхдүүд ингээд багасаал бистэ эмч болно, цагдаа болно гэж амар хэлдэг шүү дээ. Тэгэж бол эхлэегүй. Юу гэхээр манай ээж болохоор эмч байхгүй юу? Багасаал нөгөө эмнэлэг дээр очдог. Ээжийг дагаал эмнэлэг дээр очдог. Тэгэл өдрийн цайны цаг боллоо гингүүт ээж дээр очиж яаж хоол идэх ч юм уу те. Тийм байдлаар ер нь ингээл бүр бараг ингээл 7 хоногийн бараг 6 өдөр ч юм уу ингээл эмнэлэг дээр очдог байгаа байхгүй. Тэг ингээ хүнд ингээд амар орчин болон тэр юм амар нөлөөлт юм шиг байгаа. Яг тэрнээсээ болоод ээж эмнэлэг дээр байн очдог. Тэгэл нөгөө ингээд 9 төлөө 10 дугаар ингээд чи нөгөө сонгоо хичээлгээ судалдаг шүү дээ. Тэгээ сонгох гээд гэсэн чинь надад ингээ юу ч бодогдохгүй. Тэгэл ерөөсөө сонгох ёстой юм нь яг хим биологи юм шиг л бүр ингээ цаанаасаа тийм цаанаасаа зүгээр ингээд өөр сонголт байхгүй юм шиг хим биологи гэл ерөөсөө тэр л орж ижсэн. Тэгэл цаанаасаа л за эмч гэсэн юм бүр ингээд ороод ирсэн гэх юм уу. Түүнээс л би амар хүсэж сонгоогүй мөртлөө цаанаасаа за эмч хим биологи гэл сонгоо хичээл дээр ороод ирсэн. Тэгээ сонгосон. Тэгээд ер нь бол эмчилсэн. Тэгэхээр энэ орчин тэгээд ээжээгээ дагаад эмчилсэн байх гэж боддог. Гэтэ одоо л тийм дургу гэсэн үг бол биш л те. Тийм байна. Одоо мэрэгч байгаа чиглэл нь мэрэгч байгаа чиглэл нь болохоор одоо арьсны эмчээр нэрээс судалж байгаа. Тэгээ сонгосон бас шалтгаан нь одоо яг одооний яг сонгосон шалтгаан нь бол мэдээж нөгөө гоо сайхантай холбоотой учраас мейкап, байр сурталчилгаа гэдэг юм чи бүр ингээ багасаа хийж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй холбоотойгоор сонгосон. За одоо үеийн ингээд нандаа бол яалч аргагүй саяын сэдвүүдтэй маш их хамааралтай байгаа байхгүй тий. Угаасаа миний ч амар дуртай сэдв ер нь эмэгтэй хүмүүсийн амар дуртай сэдв баха тий. Ингээд мейкап, зар зарчилгаа, за ингээд хувцаслалт гэл тий. Бүх юм ингээд хамааралтай ингээд байдаг байх. За одоо тэгэнгүүт өмнөх үеуд руу одоо хоёлоо орё л да. За хоёул одоо энэ өсвөр насны зураг. За өсвөр насны зургаар сая ингээд одоо спортлог байсан гэлдэг чи зарим энэ аюу яг мэддэггүй одоо яг надад гараад ирж байгаа байхгүй. За хэдэн настай ах үе? Эн чинь бол яг 10 дугаар анги лөө 11 дугаар анги зураг. За би 5 дугаар ангиас эхлэж волейбол тоглож эхэлсэн. Тэгээд волейболыг бүр ингээ нэг хүмүүс зүгээр юм чөлөө цагаараа тоглодог штэ. Чөлөө цагаараа одоо нэг 7 хоногт нэг ч юм уу ингээ байгуулгаар тийм хэмжээнд биш. Бүр ингээд яг спорт гэдэг утгаар нь тамирчин гэдэг утгаар нь ингээд багасаа хичээлж гисэн юм уу 5 дугаар ангиасаа. Тэгээд 5 дугаар ангиасаа хичээлээд их сургууль хүртлээ хичээлээд их сургуулийнхаа нэг 3 жилиг юм уу хичээлсэн гэхээр бараг хэдэн жил вэ? Олон жил байгаас. За. Олон жил өгнө спортоор хичээлсэн. Тэгээд өсвөр настай л угаасаа бүр спорттой бүр салшгүй холбоотой гэсэн. Хичээлдээ явлаа. За сонгон хичээлдээ суулаа, давталгандаа суулаа. Тэгээл заал руугаа, спорт руугаа явдаг. Волейболоо тоглодог. Тэнгүүд чинь 7 хоногт 2-3 өдөр. Тэгээ бүр ингээд тэмцээн ойртох юм бол баг ингээд өдөр болгон шахуу ч юм уу. Спортоор одоо нөгөө зааландаа бэлтгэлээ хийдэг. Тэгээ тэр чинь ингээд өдөрт 2-3 цаг ордог. Тэгэхээр чинь бүр ингээд миний амьдралын бүр ингээд тийм бэ. химнэл гац тээ.
Тэгэхээр ингээд спорттой салшгүй холбоотой байсан. Спортоор яг ингээд тууштай явж исэн шалтгаан юу? Тууштай явж исэн шалтгаан нь надад бас яг нэг л дан хийсэн юм л байгаа байхгүй юу. Би эхлээд амар дургүй байсан. Би үгүйсээ ингээ гүүх амар дургүй байхгүй юу. Тэнгүүт чи ингээ волейбол тоглохын тулд бүр заавал гүүх хэрэгтэй. Энд чи спорт нөр амар юм гүүж байгаа юу шүү дээ. Тэнгүүт бүр илүү хөнгөн байханд бол бүр л илүү гүүх хэрэгтэй. Кросснд гүүх хэрэгтэй. Амар том нисхийн талбай малбайг тойрч гүйдэг. Тэгж гүйдэг байхгүй юу. Тэгэхээр тэр нь бүр амар дургүй байсан. Тэгээ бодлоо 5 дугаар ингээ хүүхдээ тийм талбай дээр явж гүйлчих гэж би бүр амар дургу. Тэгсэн мөртлөө манай аав ич амар дуртайсан байхгүй юу. За. Тэгээд наваа ингээ бүр бараг хүчээр ингээ ачи тавьчихдаг нөгөө нисхийн нөгөө юм дээр чаа. Тэгээл нөгөө бүр ингээл зовоол гүйж байгаа юм чи бүр дотроо ингээл яа ямар ядаргаад гэл. Тэгэж гүйж явж байгаад нэг юм амар лаг тоглолт үзээд Монгол. За тэр дотроос би нэг амар мундаг тоглолтын хүнийг олж хараад тэр хүнээс би ингээ амар шууд мэдрэмж авсан. Би энэгээр хичээлэх юм амар гоё юм биш үү гэдэг юмыг олж аваад тэгээ тэрнээс эхлээд би ингээд шууд тууштай явж гисэн юм. Тэр нь одоо баг 8 дугаар ингээ нөө. Тэгэхээр тэр чинь баг 5 7 8 хүртэл ингээд амар дургу яваадсан мод байхгүй тий. Гэтэ угаасаа тэр үед чинь бол нэг амар тоглодоггүй байсан. Одоо л хүүхдүүд чинь бүр ингээ багаас нь амар тоглолдог болсон байдаг. Миний үед болохоор тийж амар тоглолдоггүй зөв нэг жоох ингээд очиод болол ийм байсан. Тэгээд нэг 8 дугаар ангиасаа нөө эхлээд явж эхэлсэн. Тэгээд бас нэгэн шалтгааны үгээр бас гайгүй өндөр байсан гэх юм уу? Яг тэр үеийнхэндээ яг тэр тоглож байгаа баг дотор айгу гайгүй өндөр байдаг гэсэн учраас бас нэг юм тоглох юу нь болж исэн. Суурь нь бас болж исэн. Тэгээд тэр хүнийг үзээд тэгээд дон хийгээд тэгээд дуртай болж эхэлчихсэн. Тэгээ бүр ингээд тууштай явсан бараг 8 дугаар ангиас хойш. Тэгэхээр бас ингээд саяын ингээд ойлголтын дээр ингээд бид нар ингээд ямар нэг юм эхлүүлэхэд ямар нэг юм дуртай болоход хин нэг аягүй сайн нөлөөтэй байгаад тэнгууд одоо ингээд чиний контентыг үзэж байгаа хүн хин нэг юм ч гэсэндээ чи ингээд ихчийн мэдрэмжээр ингээд мэдэж сурснаа ингээд босдоо хэлэнгүүд чамайг хараад бас ингээд яг чиний ингээд явж байгаа чиглэлээр бас контентууд бүтээх сонирхолтой тиймэрхүү ингээд хүүхдүүдийг те би яг TikTok-аас тэр харсан байхгүй юу. Ингээд тим юм болвол тэр хүн шиг ингүүл тэр хүн шиг тэгээд гой нүүр бодож сурвал нандаа их чи гэдэг цаасан байхгүй юу. Ингээд баха олон хүмүүсийн ангуудаа. Тэгэнгүүт одоо ингээд бас одоо тий хин нэгний ингээд урам зориг авдаг гоо сайхныхан тий гоо зөв байдлаас ингээд анхаарахт нь тусалдаг хин нэгэн болцсон байна гингүүд бидний одоо ингээд хийж байгаа бүхий л зүйлс ингээд хин нэгэнд ингээд хэрэгтэй үйлдэл болчихж байгаа байхгүй юу тий. Тэгээ хин нэгний хийж байгаа ингээд бүхий л төрлийн ажлууд те ингээд нэг юм дээр ил харагддаг ч вэ харагддаггүй ч вэ хин нэгэнд ингээд ажиглал харцсан гот өнөөдөр ингээд чиний яг энэ өсвөр насны чинь он цагуудыг ингээд те авсан одоо энэ одоо урам зориг нь тэр нэг одоо хин би би ч одоо мэддэггүй маа тэр хүн тийм эрэхтэй тоглогч байсан. Тийм нөө хийж байгаа юмдаа гарамгаа чадвартай байна гэдэг чинь л өөрөө яг болчихж байгаа байхгүй тий. Энэ өөрөөс аим гоё ойлголтоо. Ингээ манай ингээд орж байгаа зочдууд ч гэсэндээ ингээд тий зүгээр л яг тэндээс яг тийм дүгнэлтүүд гараад идэг байхгүй юу. Бидний ингээд мэрэгшиж байгаа мэрэгжил хин нэг нь тамааралтай. Хин нэг алдуулахгүй байхын тулд те өсвөр насндаа би ингэж алдчихсан юм аа. Тэгээ та хэдэд алдуулахгүй тулд би та хэдэд контро яаж зарахыг харуулъя гэл те. Ингэж байгаа чи өөрчлөл өнөөдөр өдөр тутамдаа бидний хийж байгаа үйлдэлтэй аим хэрэгтэй болж таарч байгаа. Тэгэл айгүй сонин шүү ингээд бодохоор ингээд бидний амьдралын явж байгаа энэ замнал бүр ингээд утга учир хоорондоо холбоотой болж таарж авахгүй. Тэгээ одоо ингээд надад сонирхолтой санагдаж байгаа нь энэ волейбол явуулъя гэж байгаа нь ер нь бол аав ээжийн шийдвэр нь байсан гэсэн үг. Зүг. Өөрөө явъя гэж. Яг хөө бас ингээд сонирхсан л хальтаа нүгс шууд ингээд амар дургүй жаад явчихгүй шүү дээ. Гэтээ ингээд тоглох процесс нь бол надад аягүй гоё санагддаг. Гэтээ нөгөө гүүх нь бэлтгэлээ хийх нь амар муухай санагддаг гэсэн байхгүй юу. Тэгсэн мөртлөө бас ингээд амар тууштай байдаг ингээ миний яг угийн зам байдаг хаа. Ийм тууштай байгаад байдаг нь амар баг ингээ уйлах гэдэг мөртлөө нөгөө нисгээ тойрол гүгээд байдаг. Зогсохгүй гүүх нь л хамгийн чухал. Тэнд ерөөсөө зогсчих юм бол ямар ч нэмэргүй хамгийн гол зүйл нь ингээд богинохон талбайг тойрсон ч том талбайг тойрсон ч тэнд ерөөс зогсохгүй л ах хэвээр гэдэг ямиг ер нь баг энэ спортоос бүр амар тууштай байх хэвээр байна гэдэг ер нь спортоос авч авсан гэх юм уу. Спорт нэр яг тийм занчанд суулгаж байгаа шүү тий. Түүнээс бол одоо ингээд тэрийг ингээд гүүгээ явж байгаа нэг амар хамаатай биш. Гол нь тэнд зогсохгүй байх хэвээр. Бүр ингээд 10 км 20 км-ийг тойрч гүйж байгаа мөртлөө зогсохгүй л хэвээр. Удаан гүйж болно, хурдан гүйж болно, удаан хурдан ингээд ээлжлээд иж болно. Гол нь л зогсохгүй гэдэг имэйл бүр амар суулгацсан. За тэнгууд нөгөө бэлтгэл хийлээ. За ингээл нөгөө планк бэрдэг шүү дээ.
планк барьж явахдаа бас ерөөсөө л яаж болохгүй. Хөдлөж болохгүй, бууж болохгүй. Тэгээд тэр нь болохоор яаж их үгээр ганцаараа планк барихгүй бүр ингээ багаараа 10 хэдүүлээ 20 хэдүүлээ тойрч зогсчоод нэг нь одоо ингээ нэг гэ тоолонгууд нөгөөдөл нь бас дахиад тоолно. Тэгэхээр чи баг ингээ давхар тоолох маягийн болчихж байгаа шүү дээ. 30 тойлог баг ингээ 60 секунд юм болчихж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн гол нь тийм нэг нь ч унжлахгүй. Нэг нь унах юм бол дахиад эхэлнэ. Гэдэг. Тэгэхээр чи ингээ хүн ингээ за ерөөсөө яаж ч ийсэн буужлахгүй шүү. Бүр ингээ баг уйлжсэн ч хамаагүй, яажсэн ч хамаагүй би ингээ хөдлөж болохгүй шүү гэдэг ямиг суулгачаар чи тэр чин бүр ингээ амар тууштай байдал болчихж байгаа шүү дээ. Зогсохгүй, болохгүй багаар ажил ингээ дэгдэг чинь бас тий энэ би ингээ унжих юм бол бусдтай бас ингэ юм гэдэг сэтгэл зүй бас харин спортын бас нэг юм айгүй том хүний сэтгэл зүйд суулгадаг юм нас тэр юм шиг байна тий. Сая ингээд нөгөө тууштай зогсохгүй тий тийшээ ингээд тойрхон чухал биш. Тойрхоосоо илүү тууштайгаар зогсохгүй байх хэрэгтэй гэдэг нь чухал гэлдэж шүү дээ. Тэр нь одоо ингээд амьдралынхаа ингээд өөрийнхөө үзэл бодолд нь ч гэсэн ингээд амар нэвт шуфт ингээд шингэсэн. Одоо өнөөдрийн ийм олон төрлийн контентуудыг хийгээ. Тэр олон одоо өсвөр насны хүүхдүүд ингээд тий яаж хэрхэн одоо эдгээр зүйлсүүдийг хийх үү гэдгээ мэдэж авч байгаа чинь өнөөдөр ингээд тууштай байгаагийн нэг илрэл. Тэгээ тууштай байсан учраас л ингээл олон хүмүүс ингээл дагаал те ингээл ингэж явж байгаа шалтгаан болж байгаа шүү дээ. Тэгэхээр бас амар сайн бодох. За одоо ингээд өсвөр нас гэдэг ингээд яалч аргагүй нөгөө сэтгэл зүйн хувьд ингээд ер нь ингээ эмзэгч гэхүү одоо юу ч хөө те бас нэг юм байдаг та. Өсвөр насны дээрээс нь маш их зүйлсүүд ингээ болдог. За өсвөр нас нь ер нь яг ямар яаж бас ингээ спортоос гадна сэтгэл зүйн хувьд ер нь амьдрал хэр өрнжсэн. Би тэгтээ одоо барыг энийг дэлгэмдүүлээд аав ээжтэй бүр баярламаар байгаа байхгүй баярлаа гэж хэлмээр байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр би өсвөр насндаа ерөөсөө ч тийж сэтгэл эмзэг байж үзээгүй, гуниглаж үзээгүй. Яагаад вэ гэхээр ийм спорт, урдлаг ийм зүйлсүүдэр хичээснээсээ болоод надад тэгэх зав байгаагүй гэх юм уу. Тэгэх завгүй болтол маань аав ээж намайг дэмжиж ийм юмд явуулсан, волейбол спортоор хичээлүүлсэн, урдлагаар явуулсан, хичээлээ сайн давтахад маань нөлөөлсөн. Энэ болгоны ингээд аав ээж маань ингээд чиглүүлж өгсөн учраас надад ерөөсөө тэгж уйдах цав байгаагүй, гуниглах цав байгаагүй, эмзэглэх цав байгаагүй гэсэн. 7 хоногийн 3 өдөр нь за хичээлд өглөө нь хичээлд явлаа. 7 хоногийн 2-оос 3 өдөр нь би спортоор хичээллээ. 2-оос 3 цаг. Тэгээ тэнд чинь ингээд гоё найзууд байна те. Багштай байна. Ямаалээ ирлээ даалгавар хэлээ хажуугаар нөгөө сонгон судлах модлох гээд одоо нөгөө яг төгсөх болоод ирэнгүүт чи бүр тавтхан суух шаардлагатай болчдөг. Би өглөө 8-аас гараад л орой бараг гэртээ 7-8 гэж орж иддэг гэсэн өдөр болгоо. Яг ийм амьдралын хэмнэлээр би бүр багасаа хичээлсэн, багасаа явсан. Тэгэнгүүт энийг болохоор 5 дугаар ангиасаа гэдэг ба шүү дээ спортоор. Тэрнээс өмнө болохоор бүр багасаа цэцэргээс ахуулаад би урлагаар бас явжсэн. Дуулж исэн, бүжилж исэн. Тэгэл ингээл бүх юм маань ерөөсөө баг өсвөр цэцэрлэгээс ахуулаад би ерөөсөө л завгүй амьдэрсэн. Ямар ч юм гуниглах завгүй, тэ эмзэглэх завгүй амьдэрсэн гэх юм уу. Тэгэхээр бас ингээд спортоор хичээллээрээ, урлагаар хичээллээрээ гэдэг чинь бас амар учиртай. Тийм ээ. Өсвөр насны чинь, бага насны чинь дурсамжтай нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол зөв өнгөрүүлж өгдөг. Тэгээ санагдсан. Харин тийм ээ тий. Тэр одоо нөгөө өсвөр нас жилдгүй яг нөгөө бага наснаас хүүхдүүд яг ийм одоо оюуханч вэ, спортч, урлагч вэ, сайн хичээлээд явчих юм бол илүү сайн хүүхд байх тусмаа илүү сайн сурдаг гэдэг чинь бас их тэр болж байна те. Тэгээ тэр чинь өөр бас хүний сэтгэл зүйд аюу сайн ач холбогдолтой шүү дээ. Ядч тийм чинь ингээд хичээл дээр ингээд амар стресстэй байлаа гэж бодож спортоор хичээлээ зааланд очиж байгаа тоглох юм бол тэр чинь стресс арчиж байгаа байхгүй те. Тэгэхээр бас ингээд амар сэтгэл зүйд нөлөөлдөг. Тэгэхээр ийм эмзэглээд байх тэг гуниглаад тах юм болчдөг юм уу? Түрүү нөгөө яг энэ бакалаврын үеийн зургийг ингээ харж байхдаа ер нь жоохон төлөвшсөн юм уу гэдэг чийсэн шүү дээ. Ер нь одоо ингээ өсвөр нас болгон яг энэ нас ингээ харьцуулахад яг юугаараа илүү төлөвшсөн гэсэн. Тэр нөгөө чадахгүйгээр ялгаагаа болдог болсон. Гэхдээ би багасаа л айгүй юм аав ээжийн маань хүмүүжлэн айгүй тийм зөв байсан юм уу? Амар хүмүүжлтэй зөв хүн болж өссөн гэж санагддаг. Тэгээд би бараг 18 настай байхдаа ч одоо хэрвээ хүнтэй суух юм бол ихнэр болж чадахгүй тийм амар сэтгэл зүй доктортай тийм хүн болж амар юм төлөвшсөн байгаа байхгүй юу? Одоо эргээд бодсон ч гэсэн. Тэгэнгүүт их сургуульд ороод яг өсвөр нас хоёрын маань ялгаа нь юу гэхээр би нөгөө чадахгүй юм мэдсэн. Чадахгүй юм болох хэрэгтэй байна. Тэ харин чадах юмдаа илүү цагаа зарцуулах хэрэгтэй байна гэж бодож боловсрсон гэх юм уу? Харин өсвөр насндаа болохоор ингээд би бүгдийг л чадна. Тэрийг ч чадна. За энийг хийсэн ч гэсэн би чадна гэсэн тийм галзхтай. Тийм байсан байгаа байхгүй юу? Тэргээрээ л жоохон ялгаатай юм уу?
Тийм ээ тий. Тий. Одоо тэгвэл ингээ харсан чинь ер нь ингээ суур хүмүүжил өөрөө яг ингээ эцэг их байсан учраас гэдэг чинь штэ. За хоёулаа энэ бага насны одоо модель шиг поз аваад байж байгаа үеийн зураг руу орцгоё. За энэ яг хэдэн настай үе? Энд чи одоо 6 настай. За. Тий. 6 настай үедээ нөгөө миссийн тэмцээнд орж ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээ бүр багасаа л аав ээж хоёр маань бүр ингээ амар Тэ. урлаг спорттой бүх юм руу л ингээ амар шамдуулдаг. Гэтээ би нөгөө дургуудаа яваад байгаа юм биш. Дуртай өөрөө чадаад байна. Дээрэс нь аав ээж хоёр амар дэмждэг. Бүх юмар нь тий. Хувцсанар гэдэл одоо ингээ бүгдийг хийлгээл тий. Малгайслага бүгдийг захиалж аваад бүх юмар нь амар дэмждэг байсан байгаа байхгүй юу? Яг уу ингээ 3 үечлэлээр нь харахаар дунд үе нь илүү спорттой холбоотой. Тийм бэ. Бага үе нь илүү урлагтай холбоотой. Ямар урлагаар? Тэгэл дуулна бүжигсэн бүгдийг. Тийм ээ тий. Тэгээ энэ үед л бүр солиотой ихтэй өөртөө. Би бүр энэ үед амар юм экстраверт төрлийн хүн байсан маа тахгүй. Тэгээд сургуульд орсноос хойш би амар интроверт болж ирсэн. Бодоод тахаа тэгээ одоо бол би яг интроверт төрлийн хүн баггүй юу? За тэгээд энэ үед л бүр амар галзуу хөхт. Бүр аав ээж хоёр бодохгоор гайхдаг. Бүр хамаатаас адангуудаараа бүр чиста нэр амар галзуу байсан. Гадаа тоглож монголохтой хүртэлцтэй хүүхдүүдээс тэр тийж штэ энийг гэж штэ гэж бүр амар юм галзуу хүүхдүүд гэсэн байгаа байхгүй. Тэгэл яг тэр ирчрээл нөө тайзан дээр гараад оччихдаг. Амар алхана, амар дуулна, амар бүжиглэн. Гэтэ би юу н бодоод хахад би тайзан дээр гарахтай л амар юм итгэлтэй хүүхд байдаг гэсэн юм шиг л. Тий. Олны өмнө байх дуртай гэсэн үг нэ юм шиг байгаа юмс. За. Одоо ингээл бүжиг ингээл бэлдэн штэ тий. Тайзан дээр биш үедээ ингээл бэлдээл ингээл гэж чад юм царай марин дээр хүртэл яг нэг анхаарахгүй. Ерөнхийдөө ингээл бэлдчихэн. Тэгэл би яг бүр юм жоохон багтаал штэ тий. Би одоо угс ингээд тайзан дээр гараад алаад өгнө. Гэл браав ээжтэй хэлждэг. Заяа. Тэгэл үнэхээр л нэр тайзан дээр гараад зүгээр нэг амар эрүүгөө өргөөлтэй өөртөө ихтгэлтэй. Шууд ингээд тэр нь ингээд ороод ирдэг шал юм өөрсөн сараад ирсэн юм шиг. Тайзан дээр гарахаараа. Тийм хөвгт итгэсэн. Айгуу сонирхолтой. Багаасаа ер нь ийм сонирхдаг байсан те ингээд нэг байж байгаа байдал яг одоогийн биднийг бас одоо дуртай юм аа жишээлбэл олцсон байгаа. Одоо чамаа ингээд олцсон байгааг чарж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд олцсон байгаа хүмүүс багтаа хийж исэн юмнуудтай жоо холбоотой юм шиг. Нөгөө манай подкастаар Батилэг ах орсон байхгүй юу? Нөө басартай. Тэгээд тэгсэн чинь багтаа л бас яг тийм сонирхолтой. Тоглодог тоглоом нь хүртэл ингээл нэг юм тэр тоглоомд дуу оруулж маруулж байгаа юм шигээр ингэж тоглодог байсан гэдэг байгаа байхгүй юу? UB comedy-ийн Батаа ах болохоор би бас багасаа л юм олны өмнө гарах хэрэгтэй юм шиг мэдэрдэг байсан. Тэгээд би бас өөрийгөө бодохгүй юу? Би бас ингээ багасаа л нэг юм тайзан дээр ч юм уу ингээ дурлагаар энэ төр ингээл яваал те ингээл би бас яг тэгж өссөн байгаа байхгүй юу? Цаанаасаа нэг юм дуртай юм гэдэг нэг юм тэр хүн угаасаа л нэг инх ёстой байсан юм шиг нэг тийм байдаг шүү дээ. Тэрэн дээр одоо яг ингээд багасаа нэг ингэдэг байсан гэж байгаа нь одоо өөр байдлаар ер нь яг яаж илэрдэг гэсэн. Бүжиглэж дуулаж урлагаар явахаас гадна өөр яг онцлог шинжүүд нэг ямар байсан. Бүжиглэж дуулаж урлагаар явахд ч өөрөө гол бас нэг мейкап ч холбоотой болоод ороод ирж байгаа. Бага наснаас дунд ангимангтай хүртэл ингээл сургуулийн одоо нэг урлагийн наадам гэл болдог шүү дээ. Тэрэн дээр ингээд би өөрөө боддог, ангийнхныгаа боддог. Тийм байгаа даа. Одоо ингээд бодонгууд. Тийм байна. Тийм. Тэгэхээр ингээд бас амар юм мэдрэмж бас амар чухал байдаг. Би ингээд нөгөө ангийнхныгаа будаалаа, өөрийгөө будаалаа илүү хөөрхөн болох гол юм те. Тэр нь ингээд надад өөрөө амар таалагддаг. Тэгээ тэрийг тухайн үедээ мэдгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бас тийм байдлаар илрээдсэн байхгүй. Урлагтай ингээд амар холбоотой мейкап ч үгүйс ялчгүй ингээд урлагтай холбоотой байгаа шүү дээ. Урлагтай холбоотой явжлаа. Тэгснэ өөрийгөө бодож исэн байна. Тэгснэ найзуудаагаа бодож исэн байна те. Шинэ жил мэл боллоо. Бас найзуудаа боддог, ээж мэжээ боддог ч юм уу те. Тэгэхээр ялтчгүй ингээд бас багаасаа. Энийг бас ингээ анзаарах нь бидний өгнөдөр бас дөрөв нөгөө аль дөрөв хоёлаа ингэж дуртай зүйлээ л гаргах хэрэгтэй. Нүрээ бодоход хүртэл дуртай зүйл хамааралтай болж таарж ийн. Хувцсан дээр хүртэл дуртай юм амаралтай болж таарж штэ. Тэгээд тэгэнгүүт нь эцэг их айгүй их сайн ингэ дэмжижсэн ангил тэгсэн штэ. Тэгвэл одоо ер нь ингээ эцэг ихийн хамгийн их одоо байдлаар ингээ дэмжижсэн нэг тийм үйл явдлууд те. Яг тийм нэг юм сэтгэл үлдсэн мүч гэж байдаг штэ. Аав ээж маань намайг яг тийм үед ингэжсэн ч гэдэг юм уу. Тийм үч гэвэл яг яах вэ? Одоо тийм үч гэвэл нэгдүгээр гэх юм бол одоо яг энэ миссийн тэмцээнд бол үнэхээр ард сойдог хүмүүс байсан байгаа байхгүй бүх юм бэлддэг бүгдийг яадаг гэл хоёрдугаар гэх юм бол яг тэр нөгөө өглөө нөгөө спортоор хичээлж чах чинь нөгөө гүдэг гэдэг байгаа шүү дээ би нөгөө өөр ингээ гүхгүйгээ хөвтчихдэг бүр ингээ явахгүйгээ тэнгуут аав хоёр бүр наваа баг ингээ хувцлаж яваачаад машинтайгаа авчиад тавьчихдаг тэг ингээ гүйж дуусах хүртэл ингээ хүлээдэг тэр том талбайг тэгж бүр амар дэмждэг байсан гэх юм уу. Хоёулаа юу? Тий. Бүр ингээ хүлээн. Тэ сүүлдээ бүр ингээ бүр манай багштай бүр ингээ амар найзууд болцсон. Тэгээд намайг ингээл баг ингээ хүлээж идэг. Хамгийн гол нь бас манай аав миний бүр ингээ тэмцээн болгоно гэж үздэг.
бүгдээр нь байдаг. Тэр ерөөсөө аав ээж хоёр бол үнэхээр амар дэмждэг. Харилцаа нь ямар гэдэг вэ? Аав ээж хоорондын харилцаа болоод ингээд яг чамтай одоо яг ингэж харилцаа нь ер нь ямар гэдэг вэ? Одоо л ерөөсөө ингээд харахад яг л найз үшгэл байд юм лээ. Заримдаа бүрдэгдэх хүй найзаа гэж ингээд ээж автгаа. Яг хөөрх ингээд чөлөөтэй байгаа л тэр шүү дээ. Түүнээс бол юм хүндлэхгүй байгаа даа биш. Тэгээ тэр нь бол зөвхөн гэр бүл дотроо. Тий. Тэгэхээр ингээд айгүй ингээд амар залуулаг сэтгэлгээтэй. Тэгээд ингээд яг найз шиг харилцдаг. Тийм байсан. Тэгээ ингээд үнэхээр чадчихвэл ингээд багаас нь бүх юмар нь дэмждэг. Тэгээ манай дүү хүртэл одоо ингээд айгүй урлагийн хүн байхгүй юу? Бас бүх одоо юун дээр нь очдог, тэмцээн дээр нь очдог. Тэгээ бүр ингээд нөө өөр аймаг руу бас ингээд тэмцээнд явдаг, дагаа явцдаг. Намаа хүртлээс тэгдэг гэсэн. Нөгөө волейболын тэмцээн чинь бас ингээд аймагуудаар бас ингээд тойрч явдаг гэсэн байхгүй юу? Өсвөр наснд. Тэнгүүд бас дагаа явцдаг. Тэгж л амар дэмждэг. Яг байнга хилдэг юм нь зоригтой амьдраарай л гэж хэлдэг. Аач хоёр бол. Зоригтой амьдрын шүү. Зүгээр юмд очлохгүй зоригтой. Тэр шүү л гэж хэлдэг. Тэрийг бүр ингээд багасаа сонсоор байгаа тийм болсон юм шиг. Ерөөсөө л бүх юмыг л ингээд хийн. За зориг маань юу вэ? Хийх юм маань юу вэ? Амар юм тууштай амьдрахад бас нөлөөс юм болов гэж үздэг. Эцэг гэхээс ингээ ирж байгаа нөлөөлөл чинь угаасаа ингээ бидний харж байгаа бүхий л одоо сэтгэлгээ, үйлдэлд аюу хамааралтай болж байгаа байхгүй тий. Тухай туулж байсан одоо тэр үе мөчлөгүүд хүртэл ингээд одооны бидний амжилтаа явах уу эсвэл сэтгэлдээ нэг юм хадаатай ингээд зарим зүйлсүүд ингээ хийхэд сэтгэл зүйн хувьд ингээд бэрхшээлтэй ингээд байх уу тий. Тэдгээр зүйлсүүд ингээд хамааралтай байгаа байхгүй. Тэнгүүд одоо би миний ингээд дуртай зүйл нь хөөж ингээд явах дуртай байхгүй. Одоо тий ингээд шантаадгүй тууштай болсон аав ээж нь ингээд хүлээдэгтэй ингээд холбоотой тийм байна тий. Тэнгүүд одоо ингээд цаажилтхан одоо ингээд одоо хоёлоо шинээр бодж эхлэв л тий. Ингээд бодохоор одоо юм аав ээжийн харилцаа ингээд найзууд шиг юм байхаас гадна аав ээжийнх нь тэр юм өөр тулгарч ийсэн тэр ингээ хэцүү зүйлсүүдийг нээлттэй ярьдаг байсан уу? Эсвэл болвол хүүхдүүдтэй хэцүү зүйлсүүдийг нь хэлэхгүйгээр ингээ хүүхдүүд айгүй гоё юм байх хэрэгтэй гэдэг байдлаар нь хүмүүжүүлсэн болов. Одоо бас ингээ бодсон чи манай аавч өөрөөс өөртөө амар тууштай хүмүүс байгаа даа. Манай ээж бол хизээч одоо ингээ хэцүү байна. Тэ? Ямар ч юм хэцүү юм толгарсан хэцүү байна гэж юурээс хэлдэггүй, уйлдаггүй. Тийм амар хүчтэй хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр бас тийм үний чи хараад өссөн хүн чинь. Одоо тий юунд ч шантрахын, юунд ч одоо гуниглахын тийм болохоор л амар юм тууштай байт юм л гэж үздэг. Манай аа болохоор бас айгүй тийм зөөлхөн хүн. Гэтэл бас амар тууштай хүн байгаа байхгүй. Бас л ерөөсөө шантардаггүй, болдоггүй. Тэгэхээр тэр зан чанар манаас аав ээжтэй мань холбоотой юм байна л гэж бас бодчихин сая бодсон чаа. Тий. Тийм ээ тий. Хүч яалчрахгүй тэгэл насан туршдаа гэдэг шиг юм. Амьдралынхаа дийлэх мөчлөгийг ингээм хамтдаа байсан эцэг эхчүүдээс л харц суралцж байгаа байхгүй тий. За тэгвэл эцэг эхчүүдээс тийм зүйлсүүдийг олж авсан юм байна. За тэгвэл одоо ингээд тий насанд хүрээд тодорхой цаг хугацаануудыг ингээд өнгөрүүлж байгаа хүний хувьд ингээ харангууд амьдрал юу сургаж байна. Амьдрал өстө төвчээртэй ахыг сургадаг та. Жиртэй. Одоо яг сая хэлсэн шиг ээж хэцүү байсан хизээж үйлдэггүй хизээж ууж өгдөггүй хизээж болий гэдэггүй те. Ажлаа хийжлээдэг. Үгүйсэн эмчийн мэрэгжлийг төгсөөд эмчээр ажиллана гэдэг чинь л өөрөө амар тууштай байдал байхгүй юу? Олон жил 20 жил ажиллаж байгаа гэдэг чинь. Тийм үстэй те. Тэгэхээр тэрийг хараад төссөн хүн чинь ингээ нөө тууштай байгаад байна. Тэнгүүд амьдрал дээр өөр бас ингээд юмнууд тулгарлаа, хэцүү байдлууд тулгарлаа. Төвчээртэй байна. Хийн, чадна, зүтгэн гэдэг юм л ер нь бол сурдаг гэх юм амьдралаас. Юу нэмэ төвчээрийн ундрага юм шүү. Яалч аргагүй бас эцэг амар том нөлөөлөл байна. Тэ? Маш том суур хүмүүжлийг ингээд тавьж өгсөн байна. Одоо ингээ эцэг их байн болно гэдэг чинь бас айгүй том үүрэг хариуцлага. Одоо бидний хийж байгаа жижигхэн үйлдэл болгон л одоо тэр одоо чамтай ингээд эцэг их нөлөөлөл айгүй хамааралтай байгаа даа гэдэг чинь л те. Одоо өөртөө одоо удахгүй бас эцэг их болох хүмүүс л явж байгаа шүү дээ. Тэгэхээр бас их сонио. За одоо ингээд ер нь 3 үеийнхэн ийм зургнуудыг ингээд хараад энэ үеүдээ дурсаад ингэж яриад ямар санагдав? Ингээд өстө нэр төвчээртэй үе бол гэж бодлоо. Баахан төвчээр ярьцсан. Баахан төвчээр юу л ярьлаа. Гэтэ бас ингээд амар үр бүтээлтэй өнгөрөөс юм байна л гэж бодож байна. Өндөрлөө. Багасаа эхлээд бүр цэцэрлэгээс ухаан орхоос ахуулаад ингээд дуусан байна, бүжиглсэн байна, ардаас нь спортоор хичээлсэн байна. Дараа нь нэмч гэдэг айгүй том мэрэгжлийг эзэмсэн байна. Үр бүтээлтэй ямар ч хэлсэн цагийг бол зүгээр өнгөрөөгөөгүй юм байна л гэж бодож байна. Гэхдээ бас бодоод хаар сүлд энэ одоо нэг суралцсан юмнууд байгаа шүү дээ. Дуулж бүжиглсэн, спортоор хичээлсэн энэ болгоныгаа би амар юм нууж дарж яваадсэн байгаа хгүй сүүлийн жилүүдэд их сургуульд орсноос хойш гэх юм уу. Тэр нь бас айгүй буруу юм шиг санагдаад байгаа. Гол нь би өөрөө яг ямар байх дуртай хүн бэ гэх нөгөө ярихаас илүү хийж харуулдаг хүн байхыг хүсдэг. Тийм. Тэгэхээр би одоо хэрвээ ингээд нэг байгууллагт орлоо гэж бодоход те
би спортоор хичээлж чаддсан штэ. Би тоглож чаддсан штэ гэж яриад тахгүй тоглол харуулчих тий. Тэгхийн бол илүү үн цэнтэй юм шиг надад санагддаг байсан байхгүй юу? А гэхдээ баг ч гэсэн бас би ийм чаддаг шүү. Ийм хийдэг шүү гэдгээ бас жоохон ч гэсэн хилдэг байх нь бас зүгээр юм байна тий. Мэдүүлэх нь. Тийм жоохон гайхуулдаг байх нь бас зүгээр юм байна тий. Гэтэ нөгөө ингээд яриад тахаар чинь айгүй нэг юм хитрхийх ингээд гайхуулсан юм шиг хитрхийх нэг юм попорцсон юм шиг санагдаад байдсан шүү дээ хүмүүс. Тэр нь надад амар тийм онцгой санагдаад байдаг байхгүй юу? За. А гэхдээ баг зэрэг би сурсан мэдсэн ямаараа бас жоохон гайхуулах хэрэгтэй юм байна тий. Би ийм чаддаг шүү гэдгийг бас мэдүүлэх хэрэгтэй юм байна гэж бас бодсон сүүлийн жилийн хугацаанд. За стандарт надад бол айгүй гоё юу байла. Одоо нөгөө олон төрлийн юмнууд ингээ ярингууд хамгийн ихэнд бол яалч арахгүй тэр ингээд бидний өөртөө ингээд олон зүйлсүүдийг ингээд туршиж үзчихээж өөрсдийнх нь дуртай зүйлийг ингээд тодорхойлдог болно гэдгээс эхсүүлээд өнөөдөр яагаад ингээд төвчээртэй тууштай байгаад байгаа юм уг шалтгаан нь яг юу байсан те өнөөдөр ийм олон хүмүүст ингээд нөлөөлөөд хийж байгаа зүйлсүүд нь хин нэгэнд ингээд хамааралтай байхаас гадна өнөөдөр өөрөө яг ингээд тууштай төвчээртэй юмнуудаа хандаад ажлуудаа ингээд хийж явах явцад нь ингэж хийж байгаа хүн нь өөрөө амьдралдаа хин нэгнийг харж урам зориг аваад те хин нэгнээс юм хамааралтай ер нь их амьдржээ гэдгийг ингээд мэдэрч ойлгох те ингээд дээрээс нь завгүй байна гэдэг чинь өөрөө муу гэхээсээ илүү бидний сэтгэл зүй завгүй байхаараа өөрөө их давуу тал болж юм те ингээд эн чинь амар гоё ихгүй юу сүүлд бас би нэг тийм хүний комент байсан хгүй ингээд зовлонгороо флексдэг болсон хөө сүүлийн үед нөө хүмүүс хитрхийх ингээд зовлон яриа тэрүүгээрээ ингээд бараг зовлонгороо өрсөлдөж байгаа юм шиг те тэрнээс илүү бидний ингээд амьдралд ингээд хитрхийх хар барааныг яриад тахаар ингээд нийгмийн тэр чигтээ юм хар бараан ингээд болцсон юм шиг тэгэхэд өнөөдөр ингээд те энэ дундаас маш олон ингээд ярихгүйгээр бас ингээд хөдөлмөрлөөд үйлдэлээрээ харуулна гэдэг шиг үйлдэлээрээ ингээд хөдөлмөрлөж харуулаад хин нэгний эгчин байх өсөлтэйгээр те одоо сурж мэдснээ ингээ хаваалцаад ангууд энэ өөрөө айгуу том үн цэнийг бас ингээ авчирдаг юм байна. Тэгээ хамгийн ихэнд бол надад нэг юм сонирхож байгаа зүйлсүүдийг ухаж ярих надаас айгуу гоё байлаа. Тэгээ маш их баярлалаа. Ингээ цаг заваа зарцуулаад ингээ өөрийнх нь одоо хаач одоо байдаггүй юу те ингээ цаашаал орчинлаа ийм зургнууд олж хараагүй. Тэгээ энэ зургнуудаа одоо манай үзэгчдэд ингээ гоё ил болгож за тэглээ. Ингээд тий хуваалцсанд маш их баярлалаа. Түүх гэдэг бол бүх одоо түүхийн мөчлөг болгоос маш нэмдэн байна шүү дээ. За ингээд маш их баярлалаа. Тэгээд бид бүхэн хамгийн сүүлд нь бяцхан талархлын бэлэгтэй байгаа. За энэ удаагийн дугаараар анх удаа орж ирж байгаа. За яг ингээд чамд их тохирох бэлэг байд. За энэ болохоор штэ Монголд яг одоо анх удаа нэгдэж байгаа So Beauty Biotic гэдэг одоо сүүлийн үед бол маш олон одоо чи ялангуяа өөрөө сайн мэдж байгаа бах те маш олон гоо сайхны брэндүүд, гоо сайхны компаниуд ингээд үүсгэн байгуулагдаж явж байна. За энэний болохоор онцлог заяа маш олон судлаачид, маш олон талын хамтын ажиллагаагаар ингээд орж ирж байгаа. Одоо надад бол их найдвартай санагдаад байгаа хгүй ингээд үүсгэн байгуулагчид нь хүртэл ингээд яг энэ чиглэлээр мэрэгсэн хүмүүс нь ингээд оруулж ирж байгаа гэдэг утгаараа нөө мэрэгжлийн судлаачид, мэрэгжлийн хүмүүс нь альва юмд ингээ хандахтаа юу илүү баталгаатай юм гэдгийг харж ээж оруулж ирдэ шүү дээ. За энэ л болохоор юм Lamol гэх брэнд байна. Нэг нь болохоор мист, нэг нь болохоор өдөр шөнийн юм тосоод байхгүй. Тэгээд энэ болохоор яг нүүр бутгаас өмнө болон дараа энэ мист. Энэ бүр аим гоё мист заяа. Glow mist гэж шүү дээ. Glow mist гэж байгаа. Энэ л болохоор яг тосно. Тэгээ нөгөө дотор нь орж байгаа тэр нөгөө эрдэс баялаг тэр найрлага нь өөрөө айгу ховор. Тэгээ тийм учраас айгу юм олдуур хууштай байгаад байгаа. Тэгээ гоё тоширж үзээ сэтгэлээ хаваалцаарай. Гоо сайхны хүн ч. Харин тийм. Тийм нэг бүр онцлон гэдэг юм бол гоо сайхны бүтээгдэхүүний чинь зориултыг хүргүүрт хийж тээвэрлэх хэрэгтэй байд юм байна. Тэгээд ер нь бол яг ийм хит халалт, хит хөрөлт нь өөрөө ямар ч үнэтэй бүтээгдэхүүн байсан гэсэн найрлагыг ингээ өөрчилчт юм шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ ер нь бол бас их даваа талтай гэж хэлжсэн. За тэгээд яриад байвал ингээл дуусах учраас ямар ч байсан гоё туршиж үзээрэй. Тэгээ гоё сэтгэлээ хаваалцаарай. За баярлаа. За тэгээ манай нөгөө ивент итгэгч маань болохоор Эри гээд хоёулаа одоо сая цаг гарны хугацаанд маш их цэвэр агаараар амьсгаллаа. Тэрний юу гэхээр одоо энд одоо манай энэ дугаараа ивент итгэгчээр Эри гээд энэ болохоор Монгол хоньны носон шүүлтүртэй гэдгээр онцлогтой. Яг залуучууд өөрсдөө ингээ үйлдвэрлээд тэгээ гаргаж байгаа юм агаар цэвэршүүлэгч байхгүй. Тэгээд нөгөө яг энэ утаатай энэ цаг үйлрэлд хүмүүсийг стресстүүлээд байгаа. Дээрээс нь дархлаа унгаж байгаа энэ олон шалтгаануудыг ядчил бид нар нөгөө өөрсдөө ингээд нэг юм асуудлаа шийдвэрлэх амар байна тий. Тэгэхээр нөгөө юм дотоод орчны агаарын бохирдол гэж их байд юм байна. Тэгээ цонхон голгож чадахгүй толгой тарих өвдөн гэдэг шигтэй энэ олон асуудлуудыг ер нь яг шийдсэн тийм одоо давуу талтай юм бүтээгдэхүүнүүд
одоо өнөөдөр Catstock podcast event тэтгэгчээр ингээ орж байгаа. Тэгээд ингээд бас их сонирхоод үзээрэй гэж хүсье. Тэгээд доор ингээ гоё линкийг оруулчихна. За ингээ маш их баярлалаа. Бүрсэнд баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье. Гоё подкаст байлаа. За баярлалаа. Зориг дутагдах мөчөд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.